Сайн байна уу? Loyal Tarot байна. За шинэ бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай. За өнөөдрийн бичлэгээр бид нэр ямар төрлийн уншлага хийх вэ гэд тэгэхээр энэ сэдвээр би бүр анх YouTube нээснээсээ хойш ерөөсөө уншлага оруулаагүй юм билээ. За бодож байгаа хүн чинь танд яг хайртай юу гэдгийг мэдэж авах болно. Одоо зүгээр яг юу гэж бодож мэдэрч ийн одоогийн энерги нь ямар байна энэ төр биш. Яг энэ хүн танд чин сэтгэлтэй хайртай юм уу үгүй юм уу гэдэг талаар уншлагыг бид нэр хийх болно. За тэгээд зөвхөн тэр танд хайртай юу гэж зогсчихгүй. Таны бодож байгаа хүн чинь танд хайртай юу, сэтгэлтэй юу. За тэгээд харилцаагаа цаашаа хамгийн гол нь яг яа гэж бодож байгаа вэ? Энэ бодож байгаа хүний чинь алсын хараа нь яг ямар байгаа вэ гэдгийг мэдэж авах болно. Тэгээд танд хэлхийг хүсэж байгаа үгсийг мессеж картуудаар харнаа. За нэмэлт уншлаган дээр болохоор та хоёрын харилцаа ирээдүйд ямар байх вэ гэдгийг харна. Тэгээд бодож байгаа хүн чинь харилцаан дээр ирээдүйд яаж хандах уу? Та бас яг яаж хандах уу гэдгийг харна. Тэгээ энэ харилцааны потенциал яг ямар байгаа вэ? Энэ харилцаа яг хаа хүрэх ёстой харилцаа юм бэ гэдгийг бас харах болно. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор энэ харилцаан дээр та яг яавал зөв бэ гэдэг зөвлөгөөг бас харах болно. За өнөөдөр болохоор ингээд 3 бүлэг харагдчихэв. 3 карт. Энэ карта нэлээд удаа ашиглаг байсан. Өнөөдөр сонгож байгаа. За нэг хүч асаацсан чинь бүр ингээл өстө наашаач уугаал камер руу ч уугаалах шиг байна. Ер нь болохоо л унтраачнаа. За эхний бүлэг болохоор Tiger. Гал мах бодтой бар гэдэг карт байна. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс. За хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс хийм ах бодтой Ирвэхэ гэдэг картыг сонгосон байх учиртай. За 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс бас гал мах бодтой Хилэнц гэдэг энэ картыг сонгосон байх учиртай. Сайн бодож байгаад хамгийн их татагдж байгаа нэг бүлгээ сонгорой. 1-2 бүлэгт бол татагдж болно. Тэнцэнээс та өөртөө хэрэгтэй мэдээллийг болоод авчна гэсэн үг. За нэмэлтийг яг яаж авах вэ гэдэг мессежүүд ингээд комент хэсэгт айгүй ихсээд байгаа юм шиг надад санагдсан. Тэр хүмүүст хандаж хэлэхэд энэ интрог бас яг бүтэн сонсч жийвэл уг нь айгүй зүгээр. Нэмэлт авах хүсэлтэй байгаа бол би яг description хэсэг дээр доор нь Instagram-ийнхаа линкийг оруулсан байгаа. Instagram руу холбогдоод ер нь бол авчна гэсэн үг. За ингээ уншлагаа эхэлцгээе. Анхаарал хандуулсанд баярлалаа. За одоо бүгдээрээ 1-р бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлээ. 1-р бүлгийг сонгосон хүмүүс маань энэ бар гэдэг картыг сонгосон байх учиртай. За тэгээд энэ хэсэгт болохоор та яг энэ бодож байгаа хүндээ өөрөө хайртай юу гэдгийг харах болно. За энэгээр болохоор ер нь энэ яг таны бүлэг мөн үү биш үү гэдгийг бид нэр шалгачиж байгаа гэсэн үг. Таны одоогийн бодол мэдрэмжийг гаргаж ирж байгаа. Бас заримдаа хүмүүс өөрсдөө яг нөгөө хүндээ хайртай мүү үгүй мүү, ирээдүй хараад байна уугүй юу гэдгийг бас мэдэхгүй болтлоо төрөлдчихгүй байдаг штеп. Тэгээ тэрнээс бас гаргах зорилготой. Одоо бол бас яг бод гаригийн ухралт эхлэх гээд нэг бол зүрх сэтгэлж үнэхээр догтлол эсвэл ямар ч зүрх сэтгэлгүй болцсон юм шиг санагдчихийж магадгүй. Тийм учраас бид нэр одоо энэ уншлагаар clarity буюу тодорхой байдлыг олно гэсэн үг. За 2-р бүлэг биш 2-р энэ хэсэг дээр болохоор таны бодож байгаа юм чи өөрөө яг танд хайртай юу үгүй юу гэдгийг бид нар мэдэж авах болно. За танаас эхлээ та яг бодож байгаа хүндээ хайртай юу, сэтгэлтэй юу гэж асуухад болохоор маш их эргэлзээ танаас мэдрэгдээд ах юм. Ер нь энэ олон гарч ирж байгаа хүзрнүүдийг товчлоод нэг үгээр тайлбарлах юм бол та энэ хүндээ сэтгэлтэй. Гэхдээ ерөөсөө үйлдэл хийдэггүй харагдаж байна. Сэтгэлтэй гэдгээ та энэ бодож байгаа хүндээ ерөөсөө мэдэгдүүлж чаддаггүй, эргэлзээд идэг. Өөрөө эргэлцснээсээ болоод энэ хүнээ бас эргэлзээтэй тодорхойгүй нөхцөл байдалд оруулаад байдаг харагдаж байна. Та яагаад ч юм энэ хүн дээр ингээл ирээл айгүй хаширлаад идэг бах юм. За тэгээ хэлчүүл яг яах вэ? Тэгээ хандчвал намайг яг юу гэж бодох вэ? Гэл яг уулзахаараач та ингээд яг сандарчдаг өөрийнхөө гадаад үзмж энтерт айгүй анхаарлаа хандуулаад за намайг хөөрхөн гэж бодож байгаа болов намайг ухаалаг гэж бодож байгаа болов хэлсэн ярьсныг маань юу гэж бодож байгаа бол айтайхан харагдчихсан айтайхан мэдрэмж төрүүлчихсэн гэ бүр хит их хичээгээд байдаг болол харагдаж байна. Тэгээ зүгээр ингээ өөрийнхоороо байж чаддгүй яг энэ асууж байгаа хүнийхээ дэргэд та байх үедээ. Тэгээд ерөнхийдөө бол та энэ хүнтэй мерсер бол уулздаг гэж гарч ирж байна. Ер нь л таны найз байх магадлал айгүй өндөр. Нэг бол хамтарч ажилладаг, хамтран ажиллагч чинь аль эсвэл та энэ хүнтэй дундын найз нөхөд, аль эсвэл ямар нэг
одоо шалтгаанаар, ажлын шалтгаанаар ч юм уу, альсвал найз нөхдөөсөө болоод ч юм уу энэ хүнтэйгээ ингээд энэ тэнд байнга уулзаж наргиж цэнгэх хөгжилдөх үеуд бол байдгаа гэж хүзүр дээр гарч ирж байна. Тэгэд ингээ уулзаад хамт байдаг ч гэсэндээ та хоёр ерөөсө хоёулахнаа байдаггүй юм шиг харагдаад байна. Хоёулахнаа байх боломж байдаггүй. Ингээ дор хаяж гуруулаа, аль эсвэл 5 6уулаа 7 8уулаа уулзаад байдаг. Ерөөсөө ингээ та хоёр яг 1 to 1 тий та яг энэ бодож байгаа хүнтэйгээ хоёулахнаа уулзаж, ярилцаж нэг нэгнтэйгээ цагийг өнгөрөөх ерөөсөө боломж байхгүй. Хамтдаа цагийг өнгөрөөгöd байгаа хэрнээ маш олон хүмүүс дунд байгаад идэг харагдаж байна. За тэгээд олон хүмүүс дундаас яг энэ бодож байгаа хүнийхээ анхаарлыг та өөртөө татах айгүй хэцүү байдаг. Тэгээ орж ирээд байгаа нэг мессеж нь болохоор нь штэ. Нэг бол таны энэ бодож байгаа хүнийх чи айгүй олон эсрэг хүснүүд нь хүрээлээд идэг. Аль эсвэл таныг эсрэг хүснүүд ч хүрээлээд байдаг. За ялангуяа одоо ингээд цөөхөн хэсэг бүлэг хүмүүст л хамааралтай байх. Хэрвээ та яг энэ хүнтэй найз нөхөд болвол одоо ингээд өөр бас найз нөхдүүд байна. За та эмэгтэй байлаа, та айгүй олон эрэгтэй найзтай тэр дунд чи энэ хүн байдаг байлаа гэж бодоход нөгөө олон бас бусад эрэгтэй найзууд байна штэ. Тэр хүмүүс дунд чинь танд бас татагддаг. Таныг ингээд өөртөө татахыг хүсдэг. Энэ хүний чинь анхаарал ингээд тань руу очихоос өмнө таныг булаацалтаад идэг хүмүүс бас айгүй их саад болж байгаа харагдаж байна. Тэгээ уулздаг яг одоодоо ингээд айгүй гоё аз жаргалтай тий ярилцаал хамтдаа цагийг өнгөрөөдөг ч гэсэндээ та хоёр хоёулахнаа байж чаддаггүй. Тэгээ тийм учраас та энэ хүн руугаа бас нөх их зоримог үйлдэл хийгээд яг хоёулаа уулзъя, хоёулаа ярилцъя, хоёулаа хамтдаа цагийг өнгөрөөе гэдэг алхмыг та хийдэггүй. Үеэс үед энэ хүн дээрээ жоохон ингээд чөлөө аваад идэг. За тэгж байгаа болох үз, тэгж байгаад уулзах үз гэл ингээл та бас өөрийнхөө амьдралд анхаарлаа хандуулад явж явах үедээ энэ хүнтэй харилцаагаас жоохон хоошин тавиад идэг харагдаж байна. Тэгээ яагаад ч юм ингээд одоо ялангуяа найз нөхөд хамтран ажилладаг хүн чинь энэ хүн болвол тэр дотроос одоо ингээд яг та хоёр уулзраа болоод хамтдаа байх айгүй хэцүү л гэж та бодож байна л да. Яагаад ч юм би энэ хүнийг өөртөө татахын тулд надаас амар хичээл зүтгэл тэмцэл хэрэгтэй болно. За тэгээ бит хоёрын харилцааг эсэргүүцэх янз бүрээр бодогч өчнөө хүмүүс байна гэж бодоод та бүрийн маш тодорхой би энэ хүнд хайртай шүү, сэтгэлтэй шүү гэдэг алхмыг болвол та ерөөсөө хийж чаддгүй. Гэхдээ Charity дэше харж гарч ирж ин гэхээр та энэ хүнтэй хамт байвал гэхдээ байчмаар л байдаг. Үнэхээр энэ харилцааг шин шатанд гаргамаар байдаг. Энэ хүн дээрээ бас бодол санаа чинь нөх их эргэлзэхгүй байгаад байгаа харагдаж байна. Ер нь л ингээд цаашаа сонгоод энэ хүн зүрх сэтгэлээ бүрэн дүүрөө өгөөд явахыг хүсэж байгаа ч гэсэндээ яг бодтой алхам болвол та хийхгүй байна гэж гарч ирж байна. Та бол сэтгэлдээ тэрийг айгүй нуудаг. За тэгээ сэтгэлээ илэрхийлэхгүй байх бас маш олон төрлийн шалтгаанууд танд байгаа гэж гарч ирж байна. За ерөнхийн энерги таныг харахад Hermit доошоо харж гарч ирж байгаа хэрэг та энэ хүн дээрээ айгүй хичээдэг. Тэг хичээхдээ бас арай дэндүү хичээгээд байдаг байж иж магадгүй юм. Өөрөөгөө бүр хүчилж хичээгээд идэг гэх юм уу? Өөрөөсөө өөр хүн болж ингээд аяглах гад идэг. Тэг өөрөө ч тэрийг бас яг анзаардаггүй. Би өөр нь яагаад ингэж байгаа юм бол надад ч гэсэндээ энэ айгүй тухгүй хэцүү биш дээ гэж та бодож байгаа ч гэсэндээ яг яаж чаддгүй. Гэхдээ ямар ч байсан гэсэн уулзмаар үедээ та зориглоод энэ хүн дээр яг явж очиод ярилцмаар үедээ зориглоод та төрүүлээд алхмуудыг хийдэг. Бас таны энэ бодож байгаа хүн чинь жоохон хүнд нөхцөл байдлын тулд байх юм бол та энэ хүн дээрээ хичээл зүтгэл гаргаад тусламж дэмжлэг үзүүлэх гээд маш их хичээдэг гэж гарч ирж байна. За та бүхний өөрсдөө ч орд болохоор нь штэ мэлхийний орд байх боломжтой. Тэгээд сарны ордоо мэддэг бас сарны орд нь жинлүүр хүмүүс бас байгаа ах. За тэгээд хумхын орд, ихний орд, охины орд гарч ирж байна. Та бүхний өөрсдөө ч орд байх боломжтой. Заавал таарахгүй гэж бол нөгөөний ч орд ч байж иж болно. За та бол ялцчгүй энэ хүндээ сэтгэлтэй гэхдээ янз бүрийн шалтгаануудаас болоод аль эсвэл хит ихэн бодож айж имэснээсээ болоод энэ хүндээ ерөн зүрх сэтгэлээ илчилж гэж боддгоо. Яагаад ч юм тэгж чаддгүй айгу зовдөг энерги болол харагдаж байна. Тэрнээсээ болоод за таны бодож байгаа хүн чинь танд хайртай юу, сэтгэлтэй юу гэдгийг харахад ер нь саяхнаас ямар нэгэн зүйл ойлгоод байгаа харагдаж байна. Удаан хугацаанд бас яг ингээд харилцааг урсгалаар нь явуулаад байсан гэж болвол таны бодож байгаа хүний өнцгөөс гарч ирж байна л да. Тэгээ энэ хүн танд болвол яалтчгүй татагддгаа таны нэг тийм
маш эмгтээлэг, үзэсгэлэнтэй, тэгсэн хэрнээ нууцлаг. Хамгийн гол нь өөрийг нь та бас айгүй ойлгодог. Энэ хүн чинь тантай хамт байхаараа нэг тийм эдгэрж байгаа юм шиг, амьдралд өөрийг нь хин нэг үнэхээр ойлгож байгаа юм шиг. Их тийм зүрх сэтгэлийг нь ангааж байгаа юм шиг тийм мэдрэмжийг энэ хүн танаас авч чаддаг. Тэгээ өөрийг чинь ингээд маш нууцлаг. Бүр ингээд энэ хатны аягыг харах юм бол хэдийгээр ингээд хатан байгаа ч гэсэндээ жоохон mermaid шиг байгаа хгүй усын дагин шиг. Хараа яг үндэ ингээд доошо сүултээ. Тэгээ siren-ууд буюу усын дагнууд бол одоо эсрэг хүснээ татах айгүй эвгүй увцтай байдаг да. Ингээ яалтчгүй эсрэг хүст нь бүр ингээ өөрт нь үнэхээр татагдаад бүр сохроор дурлаад тэгээд ингээд далай руу өнгийх үед шууд ингээ барьж аваад идчихдэг штеп. Нэг тийм маш темптинг аюултай юм шиг. Гэхдээ татагдахгүй байхын аргагүй. Тийм гүнзгий нууцлаг маш эмгтээлэг мөртлөө, нууцлаг мөртлөөсөө тийм секси мэдрэмжийг энэ хүн чинь танаас саяхнаас авч эхэлсэн байна. Би ингээ үнэхээр татагдаад байгаа юм биш үү? Одоо танд үнэхээр татагдаад байгаа юм байна. Энэ харилцаагаа шин шатанд гаргамаар байгаа юм байна. Би чинь энэ хүнд хайртай юм байна. Энэ хүн ч гэсэндээ надад үнэхээр их сэтгэл гаргаж, намайг ойлгож, дэмжиж, намайг мэдэрч ирсэн байх штэ гэдгийг таны бодож байгаа юм чи яг саяхнаас ойлгочод байгаа. Тийм болохоор одоо та хоёрын харилцааны нөхцөл байдал ямар ч байдалд бай хамаагүй тэрийг шин шатанд гаргамаар байгаа гэж бууж ирж байна. За тэгэхээр бас яг тантай адилхан тийм амархан чадахгүй. Яагаад ч юм энэ хүн чинь тантай ингээд өөрөө ганцаараа яг явж очиод уулзах, таныг яг болцоонд уурах, тантай хамт ямар нэгэн аялалд гарах, яг өөртөө чинь л ямар нэгэн шин зүйлийг хийж үзэх хүсэл бол байгаа. Гэхдээ энэ нь болохоор өнгөрсөнд ч байсан байж болно л доо. Гэхдээ ерөөсөө ингээд зориглоод бас тэрийг хэлж илэрхийлж чаддгүй ээжээ. Хэрвээ тийм бол одоо яг энэ талаар тантай ярилцъя. Өөртөө чи илүү их ярилцдаг болъё, тань руу залгаж ярьдаг болъё, чаталдаг болъё. Ер нь харилцааг ингээд шууд л амар томор ихлүүлж болохгүй шүү дээ. Бүр яг эхнээс нь яг зөвөр ингээд нэг нэгтэйгээ ярилцаж, уулзаж, бодол санаагаа янз бүрийн зүйл дээр солилцож харилцаа шин шатанд гаргая гэж бодож байна. Өнгөрсөнд болохоор энэ хүн чи тэгдэг байсан аахгүй юу? Тантай яг уулзмаар байдаг найз нөхдүүд дотроо ч юм уу, ажлынхан дотроо ч юм уу байгаад идэг. Гэтэл яг ингээд нөгөө хинээд хинтээ цуг уулзъя л та гэж хэлмээрсэн ч гэсэндээ тэгэж чадахгүй байдаг байсан байна. Одоо бол энэ байдлаасаа энэ хүн гарах гэж маш их хичээж байгаа бол харагдлаа. Өнгөрсөн ч юусаа ингээд жоохон зоригдгүй байсан зүйлээ тантай ярилцъя гэж бодоод байгаа харагдаж байна. За энэ хүн чинь бол гэхдээ танд яалтчгүй сэтгэлтэй байна. Гэхдээ яг одоогийнх нь бас бодол мэдрэмж нь орж ирж байна л та. Тэг яагаад сэтгэлтэй гэж хэлж байна вэ гэхээр энэ хүн тантай холбоо маш урт хугацааны ирээдүй хардаг. Таны асууж байгаа энэ хүн ч өөрөө бас маш бардам зантай, ажил карьерийг маш их чухалчилдаг, гадаад үзмжинд айгүй их анхаарлаа хандуулдаг. Эрэгтэй хүн бол нэлээд юм ганган залуу гэж бол хэлэхээр байна. Үнэтэй брендийн хувцснуудад дуртай, үнэтэй чанартай зүйлсэд дуртай. Тэглээ гэдэг надад ийм юм байгаа, би ийм их мөнгө олж гин, би ийм мундаг алдартай гэд бас хит өөрийгөө дүгийлгөөд байх дурггүй. Яг энэ хүний акшн нь ярьдаг, үйлдэлүүд нь ярьдаг, тийм энерги бол хүзэрнөөс гарч ирлээ. Тэг энэ хүн чинь таныг айгу хармалдаг гэж бас хүзэрдээ гарч ирж байна. Яагаад ч юм таныг зөвхөн ингээ өөрийнхөө байлгахыг хүсдэг. Яагаад вэ гэхээр энэ хүн л таныг хайрлаад, халамжлаад, таны хэрэгтэй хүн чинь байгаад яг таны найз залуу, таны нөхөр болоод явахыг хүсэж юм. Хэрвээ найз залуу нөхөрчөөрөө болоог байгаа бол шүү дээ. Гэтэл яагаад ч юм одоо нэг тийм танд жоохон гомдцсон энерги гарч ирээд ах юм. Танаас болоод жоохон бардам занын шархалцсан энерги эзэн хаан доошоо харж гарч ирж байна. Та яагаад ч юм саяхан энэ хүнийхээ эгог бардам занг хөндөд хайчихсан байгаа гэж магадгүй. Тэрнээс болоод жоохон ингээд өөрийнхөө энергийг танаас татаад авцсан, жоохон ганцаараа байхыг илүүд үзэж байгаа ч гэсэндээ энэ хүн чинь бол таныг хармалдаг. Тэгээ 7-гийн ээлд дээшээ харж гарч ирж байгаа гэхээр таны энэ тодорхойгүй байдал чинь бодож байгаа хүнд чинь буруу ойлголт үүсгээд идэм байна. Таныг яг цаанаа өөр хүнтэй ч юм уу, аль эсвэл та яг энэ бодож байгаа хүнтэйгээ өөрөө ирээдүй харахгүй энэ хүнээсээ ямар нэгэн зүйл ингээд нуугаад байгаа. За би бол бас яг итгэж болохгүй байна да, бүрэн дүүрэн намайг юу н гинтл орхиод явж магадгүй, гинтл надаас маш том зүйл нууж байгаа, тэр надад ил болж магадгүй юм байна гэж бодоод яг ингээд бүр тантай урт хугацаанд хамт байх юм байна, аз жаргалтай гэр бүл болох юм байна, хосууд болох юм байна гэдэг тийм маш өөдрөг
хүсэл мөрөөдлөөр дүүрэн аз жаргалтай ирээдүг харж чадахгүй, жоохон таныг хардсан, харамлсан, танаас болоод бардам занаа шархалсан энерги орж ирээд байна. Яагаад вэ гэхээр та өөрөө энэ хүн дээр юм маш тодорхойгүй мэдрэмжийг өгöd байгаа гэж гарч ирлээ. Хайр сэтгэлийн хувьд бол энэ хүн яалтчгүй танд хайртай сэтгэлтэй. Энийгээ гэхдээ саяхнаас юу н ойлгосон байх магадлал өндөр. Хамгийн богино нэг 2 сарын өмнөөс ч юм уу ойлгосон байх магадлалтай. Арай уртаашаа гэх юм бол өнгөрсөн намрын 10-11 дугаар сард танд хайртай сэтгэлтэй гэдгийг энэ хүн ойлгосон байна. Тэгээ өөрт ч юм маш их татагдж байгаа гэж болвол гарч ирж байна. Яагаад ч юм ингээд таныг харахаар гинт тэрвэрмээр санагддаг, гинт үнсмээр санагддаг ч юм уу. Миний гарнаас энэ хүзэр гинт л унчлаа. Таны дэргэд байхаараа бүр ингэж танд байр цаалдаж татагддаг гэж гарч ирж байна. Үнэхээр ингээд таныг хармаар санагддаг, хамт байвал байгаад л баймаар санагддаг. За тэгээд яг одоогийн энерги дэрх юм бол танд ямар нэгэн зүйл дээр маш их ууралсан байж иж магадгүй. Танаас болоод өөр хүнд ууралсан ч юм уу, таны хинэгэнтэй хардаад бүр ингээд яг доторх энерги нь бүр ингээд дүрсгийж ууралсан байгаа байхгүй юу? Тэрийг өөрөө жоохон гайхаж байгаа байдалтай байна гэж хүзэр дээр гарч ирлээ. За таны өөрийн орд бас энэ хүний харж байгаагаар бол таныг жоохон ус ордоор хардаг. Хилэнц мэлхий загас гэдэг байдлаар хардаг. За тэгээд дээрэс нь та өөрийнхөө сарны ордыг ч юм уу мэддэг болвол сарны орд нь хумх байх боломжтой. За таны асууж байгаа хүн чинь өөрөө маш хүчтэй хилэнцийн орд. За тэгээд арслан биш хилэнц үхэр охин матар тэг хоньны орд гарч ирлээ. За одоо болохоор таны бодож байгаа хүнтэй харилцаагаа цаашаа яг яах хүсэлтэй байна вэ? Тэрийг харъя. За юуны түрүүнд та энэ хүнтэй харилцаанаасаа яг юу хүсэж байгаа вэ гэдгийг бас харнаа. Нэг зоосыг тайлбарлуулъя. За одоо энэ хэсэгт болохоор таны бодож байгаа юм чинь тантай харилцаагаа яг яах хэрэгтэй байгаа вэ гэдгийг харъя. Олон унаад тэгэхээр буцаад хийчдэг. Нэгийг л унгааж иж авбал юу аюу ойлгомжтой байдیں۔ Өөр юм бэ? Та хоёр хоёулаа яг ингээ би бинээсээ болоод аюу заваад байдаг энергитэй байна. Таны бас бодож байгаа хүн чинь өвчтэй ихрийн орд байж иж магадгүй наа. За жоохон тодорхойлолтуудыг авчээ. За.
За та өөрөө бодож байгаа хүнтэйгээ харилцаагаа цаашид яг яахыг хүсэж байна вэ гэхээр штэ. Таны зүрх сэтгэл бас гоё юм аа. Ямар ч хэлсэн гэсэн одоо ингээд та хоёрын харилцаа айгүй эргэлзээтэй, ирээдүйд тодорхойгүй, таныг шаналгаад, энэ хүнийг чинь шаналгаад байгаа асуудлууд байгаа бол харилцааны нөхцөл байдал ер нь л ингээд эдрээтэй байгаа бол энэ байдлаасаа гараад та бүх юмыг тодорхой болгохыг хүсэж байна. Тэгээ 6-гийн зоос доошоо харж гарч ирж байгаа хгүй. Та хоёрын харилцаанд бас балансгүй байдал байдаг. Тэгээд энэ хүн чинь танд ингээд яг одоогоор айгүй их цаг зав гаргаж зүрх сэтгэлээ зориулж танд хэрэгтэй хүн байхаас илүү та энэ хүндээ илүү хэрэгтэй хүн байгаад идэг гэх юм уу. Гэхдээ энэ бол ерөөсөө таны хувьд асуудал биш. Та яг энэ хүнийхээ юм үнэнч партнер, үнэнч хань яг ride or die гэж хэлдэг штэ. Үнэхээр яг ингээд бүх ад жаргалтай ч бай, хүнд ч бай тэр цаг үеүүдийг ингээд цухтаа туулаад явах хүн нь байхыг та маш их хүсэж байна гэж хүзүр дээр бол гарч ирж байна. Та энэ хүнийг хүлээгээд, энэ хүнд хоол унд хийж өгөөд, энэ хүнийг ажил төрөл дээр нь дэмжиж, ингээд явхаас ерөөсөө цааргалахгүй байгаа. Энэ хүн дээр та ингээд юм тогтвортой байгаа, дэмжиж, хэрвээ яг таны бодож байгаа юм чинь жоохон мөнгө төгрөгийн асуудалтай, өөртөө жоохон ихтгэлгүй, амьдралд бас яг зөв замаа олоогүй байгаа бол яг та энэ хүнийг чиглүүлэхийг хүсэж байна. Аль эсвэл ард нь яг ингээд түлхээд өгөх тэр их хүчин болохыг хүсэж байгаа бол харагдаж байна. Шалтгаан нь болохоор юу вэ гэхээр та үнэхээр энэ бодож байгаа хүндээ хайртай, сэтгэлтэй. Тэгээ нөгөө хүн чинь яг танд хайртай байна уу, сэтгэлтэй байна уу хамаагүй. Яагаад ч юм таны энэ хүнийг гих сэтгэл чинь ингэж цаанаасаа ундраад идэг харагдаж байна. Нэг тийм сонин зүйлс байдаг штэ ингээд ягаад ч юм танд ямар нэгэн зүйл энэ төр хийж өгөөл танд амар чухал мэдрэмж энэ төр төрүүлээгүй мөртлөөс анханасаа л ингээд танд ойр дотно гэр бүл шиг юм шиг санагддаг. Та нэг өртөө ч юм шиг ингээл зүрх сэтгэл гаргаал туслаад дэмжээл явахыг хүсээд байдаг. Да яг тиймэрхүү мэдрэмж үнэхээр байгаад байгаа харагдаж байна. Тэгээд та бол яг энэ бодож байгаа хүний ерөөсөө алдахыг хүсэхгүй байгаад байгаа харагдаж байна. Гэтэ ингээд харилцаа болохгүй, бүтэхгүй байгаад байгаад шаналдаг зүйлс бол танд байна. Тэр нь болохоор юу вэ гэхээр та хоёрын нөхцөл байдал ингээд ерөөсөө өөрчлөгдөхгүй айгу удаан явцсан. Та хоёр ингээд нийлээд хосууд болоод аль эсвэл ингээд айгу гоё аз жаргалтайгаар ирээдүгээ хамтдаа төлөвлөөд бүтээгээд явхад их тийм саад болоод байгаа. Асар одоо тийм болохгүй, бүтэхгүй шалтгаанууд байхгүй байгаа байхгүй. Гэтэл ингээд нэг л юм болтгоо. Тэгээ тэрнээс болоод та бас яг шаналаад идэг. Ингэсээр байгаа за бид хоёрын харилцаа бүр ирээдүгөө болчихгүй. Би энэ хүнийг бүр алдчихгүй гэдэг ийм айдсаасаа та гарахыг айгүй хүсэж байна. За тэр зүйл нь болохоор юу юм бэ гэхээр та хоёрын харилцаанд үнэхээр маш их олон хүмүүс орооцолтож байна. Ерөөсөө та хоёрыг ингээд нийлхийг дэмжидэггүй, зөвшөөрдөггүй, наана өмнө зүгээр штэ, дэмжиж штэ гэж байгаа хэрнээ цаагуур аяг хор хутгаж явдаг ч юм уу. Ийм гадны нөлөө амар их байгаад байна. Иннээс болоод баг энэ хүмүүсээс хичээд санаа зовоод ч юм уу та яг энэ бодож байгаа хүндээ зүрх сэтгэлээ өгч зориулж чаддгүй. Энэ байдлаасаа бол үнэхээр гарахыг хүсэж ийн гэж хүзүр дээр бууж ирлээ. Цаашид яг яах хүсэлтэй байна вэ гэхэд за таны бодож байгаа хүнийх бас үнэхээр адилхан. Та хоёр нэг их ялгаагүй л бие биенээсээ болж маш их зүйл бодож байгаа. Ингээд нөгөө хүн чинь таныг сүүлийн үед байнга бодоол, та ч энэ хүнийгээ байнга бодоол. Тэгээ ерөөсө ганцхан тооны ялгаатай. Тан дээр 9 илт доошоо харж гарч ирээд бодож байгаа хүн дээр 8 илт доошоо харж гарч ирж байгаа байхгүй юу? Таны бодож байгаа хүн чинь ч гэсэндээ эргэлзээнээс гарахыг хүсэж байна. Ямар эргэлзээнээс гарахыг хүсэж байна гэхээр та хоёрын харилцаа ерөөсөө урагшилж өгөхгүй айгу удаж байгаа. Харилцаагаа урагшлуулмаар байна, болгож бүтээмээр байна. Гэтэл ерөөсөө л ингээд урагшлахгүй гацаад шин шатанд гарч өгөхгүй сүултээ ингээд та хоёр бүр болохгүй байгаад байгаа зүйлийг ингээд хүчлээд байгаа ч юм шиг санагдаад байгаа. Энэ байдлаасаа гарахыг хүсэж байна. Тэгээд эсэргээрээ тантай юм цоо шин ерөөс юм өнгөрсөндөх дурсамж, өнгөрсөндөх асуудлууд байхгүй юм шиг гэд юм айгуу гоё хөнгөн аз жаргалтай, адлын явдалтай, сонирхолтой болцоонуудыг хийгээд тантай хамт байхыг энэ хүн бол үнэхээр хүсэж байна гэж хүзүр дээр гарч ирлээ. Гэхдээ энэ хүн ч одоохондоо жоохон төөрөлдсөн байгаад л байгаа харагдаж байна л та. Ингээ та хоёр хосууд боллоо гэхэд та хоёрын харилцаа аюу хурдан токсик болчих үү дээ гэж бас айгаад байгаа харагдаж байна. Шалтгаан нь гэх юм бол нэгдүгээрт танд жоохон итгэхгүй байна. Та яагаад вэ гэхээр энэ хүний урмыг хугалах ч юм уу итгэлийг нь алдах ямар нэгэн зүйл хийсэн байж ич магадгүй. Энэ бол бас харилцаан дээр нөлөөлөд байгаа энэ олон гадны нөлөөнүүд баахан хүмүүс байгаад энэ эднэртэй холбоотой байж болно. Тэр хүмүүс таны бодож байгаа үнд ч юу ч гэж хэлж юу ч хийж иж магадгүй гэсэн үг. За хоёр дахь нь гэх юм бол өөрийгөө бас айгүй мундаг таныг
авч явж чадна. Танд хүсэж байгаа зүйлсийг ч өгч чадна гэдэгтээ итгэлгүй байна л да. Тэгээд хамгийн гол нь бит хоёр ингээд за бүх зүйлийг эсрэг зогсоод нэгдээд нийлчлээ гэж бодъё. Гэтэл яг энэ харилцаа цаашид өргөлжлүүлж авч явж чадахгүй бол яах вэ гэдгээс айгүй их эмээгээд байгаа харагдаж байна. Гэтэ өөрт чинь бол энэ хүн үнэхээр яг obsessed байгаад байгаа харагдаж байна. Таныг бол бодохгүй байж чадахгүй. Тэгээд танд бүр ингээд донтчоод зарим талаараа бүр хитрхи ингээд жоохон sexual байдлаар ч юм автчаад байгаа харагдаж байна. Бие махбодын хувьд маш их татагдаж байна гэсэн үг. За тэгээ харилцаанаас яг юу хүсэж байгаа вэ гэхээр хараа танаас илүү тодорхой энэ хүн чинь танд үнэхээр хайртай сэтгэлтэй. Таныг бол өөрийг нь орхиж яваасаа гэж хүсэхгүй байна. Өөрөө ч гэсэндээ энэ хүн таныг орхиж явж чадахгүй. Ингээд амьдралдаа байлгахыг хүсэж байгаа маш чухал хүн нь та болоод хувирчихсан. Тийм учраас харилцаагаа болвол үнэхээр ад жаргалтайгаар шинээр эхлүүлээ тантай хосууд болоод явахыг энэ хүн бол үнэхээр хүсэж байна. Ямар ч эргэлзээгүйгээр нэг нэгэндээ зүрх сэтгэлээ өгөөд харилцаагаа урт хугацааныхаар эхлүүлмээр байна. Гэтэл танд л ер нь жоохон итгэхгүй байна да. Энд дээр болохоор нэг эрэгтэй хүн унтж хахад нэг эмэгтэй араас нь сэмхэн гитээд яг ингээд нуруунд нь нутаа зовх гэж байгаа зурагтай байгаа байхгүй юу? Энэ бол танд итгэхгүй байх шалтгаан энэ хүнд байгаа. Тэгэд энийг яг та шууд утгаараа энэ хүндээ хийсэн байж болно. Аль эсвэл гадны нөлөөтэй янз бүрийн асуудлуудаас болж иж болно. Тэгээ энэс болоод үнэхээр гаццсан байдалтай байна. Яг үнэндээ ингээд хүсэж байгаа зүйл нь гэх юм бол тантай хамт байх, харилцаагаа амар гоё ад жаргалтай шинээр эхлүүлэх. Айгаад байгаа зүйл нь юу вэ гэхээр та өөрийгөө сонгохгүй байж магадгүй. Та өөрийг нь жоохон хуурж магадгүй, орхиж магадгүй гэдэг ч юм уу. Иймэрхүү айдас энэ хүнийг бүр яг ингээд жоохон шоконд, маш хүнд гацалтанд, сэтгэлийн зовлонд унгачаад байгаа гэж гарч ирж байна. За одоо болохоор таны бодож байгаа хүний чинь танд хэлхийг хүсэж байгаа мессежүүдийг харъя. Надад нэг шинэ картууд ирсэн. Тэгээд энэ болохоор ийм жоохон дандаа өөдрөг мессежүүдтэй юм байл л дээ. Гэтэ дандаа л ийм саний сонсч байснаас бас өөдрөгөөр сайнаар хэлхийг хүсэж байгаа зүйл юу байгаа вэ гэдгийг харъя. Яг үгээр уншлахны маань сэдв бас өөрөө энэ хүн чинь танд хайртай юу гэдгийг харж байгаа. За ингэж асуухад болохоор нь штэ хамгийн эхлээд I truly want to work on this connection. Би үнэхээр чин сэтгэлээсээ энэ харилцаагаа болгож бүтээхийг хүсэж байна. Энэ харилцаан дээр ажиллаад энэ харилцаагаа сайжруулахыг хүсэж байна гэдэг мессеж гарч ирлээ. За I wish I would treat you better. Би чамд илүү сайн хандаж чаддаг болоосаа илүү одоо ингээ хайрлаад. Гэхдээ энэ болохоор ингээд таны хүсэл мөрөөдлийг бүтээж өгөөд, таны авахыг хүсэж байгаа зүйлсийг танд авч өгөөд, танд хэрэгтэй хүн байхыг бас маш их хүсэж байгаа мессеж байна. Тэгээ ийм мессеж гарч ирж байгаа нь яг одоохондоо жоохон боломжгүй бас байгаа байж иж магадгүй энэ хүн. За we are forever soul and heart connected. За бид нар бол өөр төмөнх зүрх сэтгэлээрээ болон одоо сүнсээрээ холбогдсон гэдэг ийм мессежийг бас танд хэлхийг хүсэж байна. Ийм зүйлийг энэ хүн ч өөр мэдэрдэг байх магадaltaй. За connect me telepathically through meditation гинэ. За ямар нэг байдлаар ингээд telepathic message надад илгээгээч. Ингээд зүудэнд баг таныг ингээд орж ирээсээ. Аль эсвэл тийм ер нь бол яг ингээд нэг юм ярилцаж холбогдох биш. Бараг зүүдэрээ ч юм уу даал тухамсраараа ч юм уу холбогдохыг бас хүсэж байгаа харагдаж байгаа юм. Сэний. За I've been thinking about the last time I saw you. Би чамайг хамгийн сүүлд харсан тэр өдрийг ингээ одоо л бодсоор байна гэдэг мессеж гарч ирлээ. За I've been dreaming about having a future with you. Би чамтай ирээдүг бүтээж байгаагаар
сүүлийн үед маш их зүйлийг бодож байгаа. Тийм мөрөөдлийг би тээж байгаа. Чамтай ирээд байгаа төсөөлж байгаа гэдэг мессеж гарч ирлээ. За I can feel that strong bond we share on soul level. За бүр ингээд зүрх сэтгэлийн бүр сүнсний төвшөнд одоо юм холбогдсон байгаад байгаа. Тэр их хүчтэй холбоог би мэдэрч байна гэдэг мессеж бас гарч ирлээ. I lack courage to come back to you. Би яг чам руу буцаж очих, чам руу бараг ихтэй төрүүлж үйлдэл хийхэд надад зориг дутаад байна гэдэг мессеж гарч ирж байна. За my loneliness is killing me when you're not around. За чи байхгүй байх үед би айгу ганцаарддаг. Чи л байхгүй бол би үнэхээр ганцаарддаг. Намайг ингээ ганцаардлаас маань чи л гаргаж өгч чаддгаа гэдгийг хэлхийг хүсэж байгаа харагдлаа. За ингээд уншлаганд дуслаа, баярлаа. Нэмэлтээр болохоор яг авахыг хүсэж байгаа сонирхож байгаа хүмүүст болохоор та ирээдүйд энэ харилцаан дээр яаж хандах вэ? Ирээдүйд та энэ харилцаан дээр ямар үйлдэлүүд хийхээр байна? Ирээдүйн нөхцөл байдлуудыг харна. За энэ хүн чинь бас ирээдүйд тантай харилцаан дээр яаж хандах вэ гэдгийг харна. За энэ харилцааны потенциал цаашдын ирээдүйд ямар байх вэ? Энэ харилцаа хаа хүрэх үү гэдгийг харна. Тэгээд та энэ харилцаан дээр яах хэрэгтэй вэ гэдгийг харна. Нэмэлтээрээ бүр маш олон зүйлийг харж байгаа. За баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Ирвэхэ гэдэг хүзрийг сонгосон байх учиртай. За энэ хэсэгт болохоор та бүхний өөрсдөө чи энергийг шалгах болно. Тэгээ яг таны уншлага мөн үү биш үү гэдгийг энэчнээс ойлгоод авчихна гэсэн үг. Тэгэхээр одоо таны бодол мэдрэмж биш, та яг энэ бодож байгаа үндэ өөрөө хайртай юу, сэтгэлтэй юу гэдгийг мэдэж авна. За энэ талд болохоор таны бодож мэдэрч байгаа юм чинь танд хайртай юу, сэтгэлтэй юу гэдгийг мэдэж авах болно. За танаас эхлэе. За таны хувьд гэх юм бол та бол одоогоор энэ хүндээ хайргүй болсон байгаа гэж юу н гарч ирж байна. Яг хүчтэй хайр сэтгэлийг бэлэгдэж байгаа хүзрүүд бол ерөөсөө алга. Энэ харилцаа гэхдээ танд айгүй стресстэй байсан байна. Таны бодож байгаа хүн чинь ч юм уу энэ харилцаанаас цухтаагаад ерөөсөө ингээ харилцаа нэг талдаа гарч өгч чадахгүй айгүй удцсан гэх юм уу. Тэгээ энээс болоод та яг одоогоор үнэндээ энэ бодож байгаа хүнээс өөрөө жоох уйдцсан, залхацсан энэ харилцаа таныг бол үнэхээр одоо юм төгс аз жаргалтай болгож чадахгүй байгаа даа учраас та өөр юмсад анхаарлаа хандуулахаар яг шийдчихсэн байдалтай байна. Тэгээ та хоёрын энерги бас айгүй адилхан байна л да. Энэ болохоор ингээд таны бодол чи энэ талд гарч ирээд байна гэсэн үг ерөөсөө биш. Хоёулаа нэг нэгнээ толдож байгаа. Таны мэдэрч бодож байгаа зүйл нөгөөний чинь бодож мэдэрч байгаа зүйл хоорондоо айгүй төстэй байгаад байгаа гэсэн үг. Яг энэ харилцааг ингээл бодоод энэ бодож байгаа хүний та өөрөө сэтгэлтэй ингээл тэгээл анхаарал байгаа л исэн болвол та ингээд нэг юм мөнхийн гатцсан юм шиг бүр ингээд яг им жижигхэн хадаа хавцал. За тэгээд тэнчэнээс ингээд урагшлахын тулд доошоо унахаас өөр аргагүй нөхцөл байдал. За би унахаас яаж ийна энэ чинь ингээд байж яг гэх юм бол тэр яг хавцал дундаа тий ямар ч хоол хүнсгүй ингээд гацаал байгаад ах юм шиг юм маш хүнд мэдрэмжийг өгөөдөөс учраас энэ харилцаанаас болоод та өөр аягүй юм дарамтанд ороод исэн гэж гарч ирж байна л да. Яг ингээд нэг тийм байж суух газараа олохгүй, байж суух нөхцөл байдлаа олохгүй байгаад исэн. Тэгээд айгүй хүчтэй дарамт мэдрээд байсан учраас бүр ингээд багтрах гад байж суух газараа олж ядаад исэн учраас за би өрн энэ хүнээс зайгаа барья, энэ хүнтэй урт хугацааны ирээдүй харахаа болъё, энэ харилцаанаас би цухтаая. Заавал шийдвэрлэх гээд яхан энэ харилцаанаас би зүгээр гараад явчих гэсэн байдал бол танаас ажиглагдаж байна. За ингэсэн шалтгаан гэх юм бол 7-гийн зоос дээшээ харж гарч ирж байна. Та энэ бодож байгаа хүний айгүй удаан хүлээсэн гэж гарч ирлээ. Дор хаяж 7 сар орчим бол хүлээсэн байгаа байх. За би энэ харилцаан дээр төвчээртэй хүлээцтэй байх юм бол бит хоёрын харилцаанд гайхалтай өөрчлөлт ирнэ. Миний бодож байгаа хүн намайг сонгоод ирнэ гэж бодоод бүр яг ингээ өдөр хоног тоолж хүлээсэн байдалтай байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. За тэр байдлаасаа ингээд залхаад за би хангалттай цаг хугацаа өгсөн, хангалттай хүлээсэн. Тийм учраас би одоо яг өөрийнхөө бие даасан байдлыг олж авъя. Өөрийнхөө ажил карьер мөнгө санхүүдэд анхаарлаа хандуулад за тэгээ ажил карьер мөнгө санхүүч бас нэг тийм гол юм биш. Хамгийн гол нь та яг ингээд энэ хүнээс ч тэр өөр хинээс ч тэр хараад байхгүй байхыг хүсэж байгаа гэж болвол гарч ирж байна. Тэгээ бие даасан байдлаа олж авахыг айгүй илүүд үзэж байна. Тийм учраас та бол энэ хүндээ ер нь хайргүй байхаар шийдсэн гэж гарч ирлээ. Тэгээд энэ хүнийг өнгөрсөн 7 гэхдээ зөндөө хайрлж зөндөө хүлээсэн байна.
Тэглээгээд харилцааны нөхцөл байдал өөрөө маш тодорхойгүй хിവэрэл байсан. Та энэ бодож байгаа хүнээсээ болоод өөрөө юм сэтгэл шаналсан, эмзэглсэн, сэтгэлээр гутарсан байдалд ороод исэн байгаа байхгүй юу? Тэгэл ирээдүйд яг яах вэ гэж харилцаа холбоогүй ч байгаад байгаа байх та энэ асууж байгаа хүнтэйгээ. Тэгэл ирээдүйд юу нь яах юм, сайжрах юм уу? Эсвэл ингээд харилцаа холбоогүй тодорхойгүй байдал цаашаа үргэлжилсээр байх юм уу? Яг юу болохыг та өөрөө ерөөсөө мэдэхгүй учраас одоо бол яг өөрийгөө хайрлахыг сонгочод байгаа гэж гарч ирж байна. Би маш баялаг хүн штэ. Өөрийгөө хайрлаад, өөртөө анхаарлаа хандуулад, заавал энэ хүн байх албагүй, надад ирэх ёстой, сайн сайхан бүхэн, аз жаргалтай бүхэн, үнэхээр минийх байх ёстой юм бол намайг олоод ирнэ гэсэн ийм байр суурьтай та бол байгаа харагдлаа. Тэгээ Six of Wands дээшээ харж гарч ирж байгаа хэрэг одоо ерөнхийдөө маш эготой, өөртөө ихтэйгээр энэ хүнээсээ яг ингээд нүүр буруулаад энэ нохоо эсрэг тал руу харсан байдалтай байгаа. Эсрэг тал руу харснаа яг энэ бие даасан байдлыг илэрхийлж байгаа 9-ийн зоос буюу маш баялаг юм тоноглолтой имэйл байгаа. Ийшээ юу н харц өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болъё, өөртөө л анхаарлаа хандуулъя, би чадна гэд маш итгэлтэйгээр энэ хүнээсээ зүрх сэтгэлээ татаж авч байгаа байдалтай байна. Гэхдээ Magician дээшээ харж гарч ирж байгаа хэрэг одоогоор та юу н жоохон юм маш логик байдлаар энэ харилцаанд хандаад зүрх сэтгэл энэ төр гэхээсээ илүүтэй оюун бодол санаагаа сонсоод би чадна штэ, би энэ харилцааг орхиж чадна, энэ хүнийг мартаж чадна. Би бол хүчтэй хүн, би бол хайр, сэтгэл, эд баялаг, бүх сайн сайхан байдлыг өөр хүнээс ч бай хамаагүй би бол хүртэж чадна. Өөртөө ч би өгч чадна гэсэн ийм байдалтай бол байгаа харагдлаа. За таны өөрийн чинь орд юм уу аль эсвэл энэ хүний чинь орд. За гэхдээ таны өөрийн чинь орд болохоор айгүй хүчтэй арслангийн орд, ихрийн орд гарч ирж гин. За мэлхий тэгээд матрийн орд бас гарч ирлээ. Охин байж бас болно. Үхрийн орд бас хальт харагдаж байна. За одоо болохоор таны бодож байгаа хүн чинь танд хайртай юу, сэтгэлтэй юу гэд тэгж асуухад болохоор ерөнхийдөө бол хайр сэтгэлийг бэлэгдэж байгаа юмнууд гарч ирдэггүй. Гэтэ энэ бол яг хайргүй гэсэн үг биш л дээ. За тэглээгээд би одоо энэ уншлагыг зөөлөлөд байгаа ч юм уу, тийм юм бол биш. Зүгээр одоогоор энэ хүн бол бас яг тань руу гэхээсээ илүү өөрөө руугаа чиглэж байгаа харагдаж байна. Тэгээд таныг бодоод, таныг хайрлаад байгаад исэн бол энэ хүн амар их юм бодоод тэр бодолтой автаад бас яг адилхан шаналаад исэн байгаа хгүй. Та өнгөрсөнд энэ бодож байгаа хүнээсээ болж шаналсан. Таны бодож байгаа хүн чинь бас өнгөрсөнд танаас болж шаналаад исэн. Тэгээд энэ хүний энерги болохоор тантай харьцуулахад илүү жоохон шинэлэг саяхнаас ингээд за би өөр дээр анхаарлаа хандуулъя да гэж бодож эхэлж байгаа. За тэгээд ийм шийдвэрийг гаргах нь одоо танд байгаагаас илүү энэ хүнд айгүй хэцүү байгаад байгаа бас бууж ирж байна. Хэрвээ та хоёрын харилцаа дууссан, одоо харилцаа холбоогүй байгаа бол ямар нэг байдлаар маргаан зөрчилтөө өнгөрсөнд үүссэн бол энэ хүн одоогоор ингээд харилцаагаа яг дуусгахыг хүсэхгүй байгаа ч гэсэндээ за угаасаа бит хоёрын харилцаа дууссан гэж шийдэж байгаа харагдаж байна. Хичнээн хэцүү байсан ч гэсэндээ үүнтэй нүүр тулж эвлэрэх хэрэгтэй, тэгэх ёстой. Тэрэн дээр гэж бодож байгаа харагдлаа. Тэгэхгүй ингээл таныг бодоол, таныг зүудлээл, таны талаар янз бүрийн зүйл төсөөлж бодоол надад хайртай болов, намайг санаж байгаа болов, надтай холбогдох болов гэж бодоол исэн бол энэ хүн бодоол авах байсан. Тэгээ энэ нь өөрийг нь бас юм айгүй тодорхойгүй хүнд нөхцөл байдалд аваачаад байсан байна. Тийм болохоор одооноос ер нь л ингээд хэрэгтэй хэрэггүй юм бодохоо болио. Ер нь өөрийгөө одоо ингээд таныг бодож тэгээ харилцааны одоо ялангуяа юм жоохон таагүй төгсгөл энэ төр та хоёрын дунд байсан бол тэрийг бодож өөрийгөө шаналхаа болиё л гэж шийдчихэд байгаа. Яг нөхцөл байдал ямар байгаа вэ те тэрийг ингээд overthink хийлгүүгээр янз бүрийн зүйл ургуулж бодлохгүйгээр байгаагаар нь хүлээж авъя гэж шийдчихэж. Тэгээ нөхцөл байдал одоо яг энэ хүнийг аз жаргалтай байлгаж байна уу үгүй, хэцүү байгаа юу байгаа. Гэхдээ л үнэнтэй нүүр тулаад урагшилсан дээрээ гэж бодож байгаа харагдаж байна. За тэгээ хааны зоос дээшээ харж гарч ирж байгаа гэхээр өөрийгөө бас яг яаж аргалаад байна вэ гэхээр мөнгө санхүү, ажил, карьер, өөрийнхөө урт хугацааны амьдралын зорилго, хүсэл мөрөөдөл рүүгээ илүү анхаарлаа хандуулж байгаа харагдаж байна. За яагаад ингэхээр шийдсэн бэ гэхээр танаас болоод баг энэ хүн ажил төрлөөж хоошин тавиад юу ч хийхгүй ингээл гэртээ хөвтэйл таныг бодоол шаналал байгаад исэн байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн гол орж ирж байгаа мессеж нь гэх юм бол энэ хүн таныг бодоол таны араас шаналал байх юм бол амьдралаа алдаад байгаа юм шиг санагдсан. Тэгэж болохгүй, би урагшлах хэвээр харин ч эсэргээрээ завгүй байгаад өөрийгөө хөгжүүлээд те ер нь мөнгө төгрөгөөлөх үе, ажил төрлөөлөх үе гэж бодож шийдсэн байна.
Тэгээд одооноос бүр яг юм амьдрал өөрийнхөө хувийн амьдрал руу айгүй идэвхтэй хичээл зүтгэл гаргаж эхэлж байгаа байна. Эхэлж байгаа харагдаж байна. Тэгээд 7-гийн аягийн бас гарч ирж байгаа байхгүй юу? Өөртөө маш их боломж сонголтуудыг үүсгэж байгаа. Ерөнхийдөө ингээд өөр эмэгтэй хүмүүнтэй харьцаад байгаа ч юм уу, эрэгтэй хүнтэй харьцаж байгаа ч юм уу, тийм юм бол байхгүй. Эсвэргээрээ ингээд за ажил төрөл дээр би ийм зүйлийг төлөвлөе. Тэгээд тэднийг араас нь хий, гадагшаанаа явъя, шинээр сурыг, мэрэгжил энтер дээшлүүлээ, шинэ хобби сонирхлуудтай болъё гэд өөрийнхөө амьдралд илүү олон боломж сонголтуудыг өөртөө бий болгож эхэлж байгаа харагдаж байна. Өөрийнхөө амьдралыг romanticize хийж эхэлж байгаа байдалтай байна. Өөрийгөө нэгдүгээрт тавьж эхэлж байгаа байдалтай байна. Тэгээд ерөөсөө л ингээ хараа энэ доор 9 элт доошоо, 10 элт доошоо, 8 элт доошоо гэд 8, 9, 10 элтнүүд бол үнэхээр тэгээ элтний үзрүүд чинь тийм сайн үзрнүүд бас байдгүй. Тэгээ 8, 9, 10 болоод ирэхээр бүр ийм ментал буюу оюун санааны ийм айгу хүнд нөхцөл байдлыг илэрхийлдэг. Тэгээ товчхондоо хэлэх юм бол таныг бодоод ингээд байгаад хараа галзуурч гадайсан гэж хэлж болов үнэхээр болохоор байна. Тийм учраас за ингээд 7 юм ерөөсө бодхоо болий. Ерөөсөө л миний төсөөлөл штэ. Сөрөөр бодоод байгаа юмнууд нь миний айдас, сайхнаар мөрөөдөд байгаа юмнууд нь зүгээр л миний өөрийн одоо delusion тэ хоосон хийсвэр бодол мэдрэмж. Тийм учраас ерөөсөө л энэ олон бодлынхон хүлээснүүдээс гарыг гээд таны бодож байгаа юм чи шийдтсэн байна. Тэгээ яагаад ингэж шийтгэд хүрсэн бэ гэж чи temperance доошоо харж гарч ирсэн. Ингээд танд бүр гинжлэгдсэн, танд ингээ хоригдсон юм шиг. Нэгдүгээр санагдсан байна. Хоёрдугаарт гэх юм бол таныг ингээл бодвол байгаалахаар бусад амьдралын хүчин зүйлсүүд угаасаа тэнцвэрээ алдаж ихсэн, ажил төрөл дээр анхаарлаа хандуулж чадахгүй, гэр орнооч ингээл үүдэн татахгүй, цэвэрлэхгүй, найз нөхдөдөө ч уулзаж гарахгүй, өмнө нь дуртай хийхийг хүсдэг, сонирхдаг байсан зүйлс дээрээ хүртэл ингээд пашн хүсэл тэмүүлэлээ алдаад байсан. За ингэж болохгүй юм байна. Би яг ингэж өөрийнхөө бодлыг 1000 зовоогоод ямар ч нэмэргүй. Тийм учраас ер нь бүгдээрингийн ингээд орхичоо нөхцөл байдлыг яг л байгаагаар нь хүлээж аваад би жоохон бодол санаагаа зэгцлэхгүй болвол завгүй байхгүй болвол тий би яг энэ нөхцөл байдлаас хизээж гарч чадахгүй маань, таныг хизээж мартаж чадахгүй маань. Харилцаа ингээд үнэхээр урагшлахааргүй болцсон. Бид хоёр яг нэг нэгэндээ хэрэгтэй дэмтэй хүмүүс байж чадахгүй. Тэгсэн хэрнээ би энэ хүнийг орхихгүй ингээ ганцаархнаа л энэ харилцаанд ингээд гацаад үлдээд ээж болохгүй гэж бодсон учраас ер нь бол таныг одоогоор бол ер нь орхихоор шийдэж байгаа харагдаж байна. Баатрийн зоос дэш бишээ баатрийн саваа доошоо харж гарч ирж байгаа хэрэг яг одоо бас танд татагдж байгаа. Тань руу одоо ингэж тэмүүлж байгаа, холбогдох юмсан, уулзах юмсан. Тань руу зориглоод үйлдэл хийгээд ярилцах юмсан гэсэн тийм бодол бол ерөөсөй байхгүй. Татагдахгүй байгаа гэж болвол гарч ирлээ. Тэгээд амар зовоод байсан учраас л ингээд орхихоор шийдсэн байна. Тэгэхээр хайртаж үжиж магадгүй. Энийг бол та бүхэн өөрсдөө дүгнэж шийдэх байх. За одоо болохоор харилцааг та хоёр хоёулаа цаашд яа гэж бодож байна вэ гэдгийг харъя. Хүмүүс нөхцөл байдлаас шалтгаалаад хайр сэтгэлээ айгу мэдрэх аль эсвэл тэр нь унтраад илүү хангаа асуудлуудаа бодох тийм үед бас байдаг. За одоо болохоор та энэ бодож байгаа юмтэйгээ харилцаа цаашдыг яах хүсэлтэй байгаа вэ гэдгийг харъя. Намайг хүмүүс нэг хүн л дээ ингээд хүчрээс амар чанга холиод байна гэдгсэн яалтчгүй сайн болохын тулд тэгэхээр зур арга байхгүй. Тиймээс хүчрэ холж явах үед дууг нь ч юм уу жоохон багасгах тийм үл зүгээр ах. Яархан холиод гэхээр би бас яадыг ерөөсөө мэдэхгүй байгаа юм л та.
За одоо болохоор энэ талд таны бодож байгаа юм чи харилцаа цаашдаа яг хүсэлтэй байгаа вэ гэдгийг харъя. Яах хүсэлтэй байна гэдээ асуусан чинь сэтгэл нь харин гарч ирээд байх юм. За та яг энэ бодож байгаа хүнтэйгээ харилцаа цаашд яах бодолтой байна вэ гэдгийг асуухад таны энерги бол ерөнхийдөө нэлээд шийтцэн илүү хурц харагдаж байна л да. Та бол бодож байгаа хүнтэйгээ харилцаан дээр дахиж цаашид ямар нэгэн хичээл зүтгэл гаргая гэж нэгдүгээрт юусоо бодохгүй байна. Хоёрдугаарт та бас яг энэ бодож байгаа хүнээ угаасаа л тань дээр хичээл зүтгэл өнгөрсөнд ч нэг гаргаагүй, цаашид ч гарахгүй байх. Гол нь энэ хүнийг бас юу н болоогүй байгаа юм байна. Тантай доктортой харилцаа эхлүүлэхэд, тантай хамтаа аз жаргалтай байхад, хамтдаа ингээд амьдралын төлөө хичээхэд ерөөсө бэлэн болоогүй байгаа хүн юм байна гэж бодоод одоо та энэ бодож байгаа өнөргөө өөрөө хичээл зүтгэл гаргасан ч та аз жаргалыг олж авч чадахгүй. Нөгөө хүн ч одоо яг ингээ өнгөрсөнд байсан байдлаараа тань дээр буцаж ирлээ ч гэсэндээ энэ нь таныг happy буюу одоо тий сэтгэл хангалуун, сэтгэл дүүрэн болохгүй гэж шийдээд энэ харилцаанаас болвол та ерөнхийдөө ингээд уйдаад залхаад өөр юмсаас аз жаргалыг, өөр хүмүүсээс аз жаргалыг олохоор бол шийдсэн байна. За тэгээд ер нь ямар нэг байдлаар ярилцъя ч юм уу, харилцаа холбоо тогтооё гэдэг шийдвэрийг бол та ерөөсөө гаргахааргүй хүзүр дээр бууж ирж байна. За ямар ч хэсэн гэсэн би өөрөө төрүүлжлээ энэ хүнтэй тий юм хүм ярихгүй, бичгүй, ярилцаж ойлголцох гэж би хичээхгүй гэд та бол шийдтсэн байгаа. Тэгээ ер нь л ганцаараа ингээд цаашид өөрийнхөө амьдралд урагшлахаар бол шийдчихсэн энергитэй харагдаж байна. А яг маш цөөхөн хүмүүсийн хувьд үнэхээр таны бодож байгаа хүн чинь тий ямар ч эргэж буцалтгүйгээр шийдээд харилцаан дээр маш том алхмуудыг хийхэд бэлэн болоод ерөөсөө л одоо танд ингээд маш том зүйлсийг санал болгох юм бол тодорхой харилцааг санал болгох юм бол яг харилцаагаа шинээр эхлүүлэх гэж оролдож үзэж магадгүй гэсэн бодол бас байгаа юм шиг байна. За тэгэхгүй бол та ерөөсөө л ингээд өөрийнхөө амьдралд эргэж буцалтгүйгээр урагшаанаа хараад энэ хүнийг ардаа үлдээгээд өөр дээр илүү ажиллахаар өөртөө хэрэгтэй сонголтуудыг хийхээр бол шийдчихсэн байна. За тэгээд таны зүгээс бас баатрын саваа гарч ирж байгаа хэрэг та энэ бодож байгаа хүнээ бол жоохон танаар тоглолцсон ч юм уу аль эсвэл танд айгүй юм тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгээд байсан л гэж бодож байна л да. Амьдралаас ч ингээ орж гараад идэг. Нэг бол тань руу гээл, нэг бол өөрийнхөө хүсэж байгаа сонирхож байгаа амьдрал руу гээл юм байнгын on and off байгаад байсан. Айгүй барьцгүй хүн гэж та энэ хүнээ бол дүгнэж байна. За ийм хүнтэй хамт байх юм бол наашаа ингээл татагтахаараа хүрээд ирдэг. Татагтахаа болохоор хашаа ч юм алга болчдөг. Ийм хүнтэй байх юм бол би ерөөсөө л өөрөө ингээд зовох болно. Энэ харилцаан дээр өнгөрсөнд би ганцаараа л маш их хичээл зүтгэлийг гаргасан. Цаашид ч гэсэндээ би ганцаараа ингээд юм дуусахгүй ойгоор ганцаараа гүгээд энэ хүнийгаа ингээд олон гээд найдаад тий араас нь чаргууцлах болно. Би тийм зүйлийг хүсэхгүй байна гэж та бүхэн шийдээд ерөөсөө энэ хүнд зүрх сэтгэлээ өгье зориулъя. Хайрлая гэсэн бодол бол байхгүй байна. Гэхдээ 10-ын цоос дээшээ харж гарч ирж байна. Өмнө нь бас ерөнхий энерги дээр magician дээшээ харж гарч ирсэн гэхээр энэ хүндээ яагаад ингэж сэтгэлтэй байсан байгаад одоо бас ингэж энэ уншлагыг сонсож байна вэ гэхээр потенциал хараад л байдаг байсан байна да. Яг гэхдээ бит хоёр хамт байх юм бол үнэхээр тохирно штэ. Үнэхээр аз жаргалтай байж чадна штэ гэсэн тийм итгэл найдвар ер нь жоохон байгаад байгаа. Яг энэ хүнтэй та өөрийгөө гэр бүл болж байгаагаар ч юм уу ингэ төсөөлж чадаад идэг. Тэр чинь л таныг жоохон торгоож байгаа болвол гарч ирж байна. За энэ хүнтэй чадахгүй байлаа гэхэд та бол одоо өөрийгөө яг юм тогтвортой гэр бүлийн урт хугацааны ирээдүйтэй харилцаанд ороход бол бэлэн болцсон.
Тэгээ тийм л харилцааг би одоо ингээд цаашид өөрийнхөө амьдралд бий болгож бүтээхийг хүсэж байна гэж шийдсэн байгаа харагдлаа. За таны бодож байгаа хүн чинь харин харилцаан дээр цаашид яа гэж бодож ийн вэ гэдгсэн чинь мөнгө санхүү дээр л анхаарлаа хандуулахаар шийдчихжээ. Ер нь тэрүүн зоос дээшээ харж гарч ирээд хааны зоос дээшээ харж гарч ирж байгаа гэхээр яг хав тантай ингээ урт хугацааны ирээдүй хараад танд доктортой харилцааг санал болгоод тантай хамт амьдраад гэрлээд суух ирээдүг хараад байгаа мó гэхээр ер нь үгүй л байгаад байна л да. Өөрөө өөртөө энэ бүхтийг бий болгоё гэж бодож байна. Одоо яг мөнгө төгрөн дээр анхаарал хандуулад ажил карьерийг хөөгөөд явах юм бол энэ хүн таныг бодож санаж эргэлзэхгүй гэж шийдсэн байна. Аль эсвэл өнгөрсөнд бас ингээд ер нь танд жоохон тодорхой харилцааг энэ хүн ч өгч чадахгүй таныг зовоогоод исэн болвол мөнгө санхүү карьерийн асуудлууд үнэхээр байсан байж болно. За тэгээд айгүй их хугацаа орно гэдгийг бас зарим хүмүүсийн хувьд энэ хүн мэдж байгаа. Ингээ бараг дор хаяж би 1-2 жил өөрөө дээрээ л анхаарал хандуулъя надад хийж бүтээ гэж бодсон төлөвсөн зүйлс маш их байгаа. За тэгээ үнэхээр амжилтанд хүрээд би яг доктортой харилцаанд бэлэн болоод ирэхээрээ тэр үед та энэ хүнийг хүлээж авахар байх юм бол тантай холбогдно гэсэн нэг тийм алсын хараа бол байна. Тэгэд эхний хэсэг дээр болохоор ингээл бөөн бодол санаа, стресс, бухимдал, айдас хүйдс нь гарч ирээдсэн ч гэсэндээ одоо бол цаашд яа гэж бодож ин гэсэн чинь энэ хүн бол танд гэхдээ ялтчгүй сэтгэлтэй тасцсан 6-гийн аягийн дээр гарч ирээд бүр нар мартагаа мандаад байгаа байхгүй юу? Таныг болохоор өөрийг нь өнгөрсөнд үнэхээр чин сэтгэлээсээ хайрлсан, ямар ч хариуны хэлгүйгээр хайрлсан, өөрийг нь байгаагаар нь хайрлж исэн гэдгийг мэдэж байна. Тийм учраас энэ хүний зүрх сэтгэлд та бас айгүй үнцэнтэй. Тантай хамт байвал энэ хүн үнэхээр аз жаргалтай болоод аз жаргалтай байгаад зарим хүмүүсийн хувьд тантай яг юм урт хугацааны гэр бүлийн харилцаа, бүр үр хүүхдтэй болж байгаа харилцаа ч юм уу хараад байна л да. Гэтэ одоо бол яг зөв цаг нь биш. Яг одоо энэ бүгдийг танд бол өгч чадахгүй. Тэгэд айгүй санаа хараа ингээ хоёр талдаа 10 зоос гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгээ энэ хүн чинь ч гэсэндээ тантай урт хугацааны гэр бүлийн одоо ингээд насан эцэс болтлоо. Гэхдээ 10 зооснууд чинь бас юм баялаг, эрх мэдэлтэй, хамтдаа зорьсон зорилгодоо бүгдэнд нь хүрсэн. Одоо юм гэр бүлийн эд баялагийг, гэр бүлийн legacy гэдэг чтэй одоо юм өв хөрөнгөийг ч юм уу, хаан тусыг ч юм уу тантай бий болгохыг хүсэж байна. Гэхдээ одоохондоо бол яг одоо энэ бүгдийг танд өгч чадахгүй. Яг одоо тантай нийлээд энэ бүгдийг хамтдаа босголцоод эхэлж чадахгүй. Өөрөө айгүй төөрөлтсөн байдалтай байна. Тэгээд яхаа бэлэн болох үед нь та энэ хүнийг хүлээж авахгүй ч байж иж магадгүй, та энэ хүнтэй урт хугацааны ирээдүй харахаа болж ич магадгүй. Гэхдээ яг бэлэн болохоро тань дээр буцаж ирж таны зүрх сэтгэлийг гуйж үзнэ л гэсэн бодолтой байна. Одоогоор бол ялтчгүй 100% өөрийгөө сонгоод л байж юм л да. Гэтэ ингээд цаашаа ганцаараа явсан ч гэсэндээ та энэ хүний хувьд болвол айгүй тийм зүрх сэтгэлд нь чухал нөлөөтэй хүн хിവэрэ байх болно. Таныг сайнаар дурсаж явна. Бараг ингээд зүрх сэтгэлдээ тийгээд мартахгүй гэдгээ бол айгүй сайн мэдж байгаа л харагдаж байна. Гэтэ одоо бол жоохон өөрийгөө дутуу үнэлж байгаа, өөрийгөө буруутгах байгаа, өөртөө хатуу хандж байгаа, харилцааг бол цоо шинээр эхлүүлэхэд бэлэн биш байгаа гэж гарч ирлээ. Таны асууж байгаа хүний чинь орд болохоор нь штэ айгүй хүчтэй хилэнц. За тэгээд зарим хүмүүсийн хувьд бүр сарны ордны хилэнц гарч ирж байна 6-гийн аяг гэдэг юм. Тэгээд мэлхий, арслан. За тэгээд газрын ордууд бас гарч ирлээ. Fixed sign байна гэхээр хумах бас байж иж болох юм. Дурддаггүй. Хумах үхрийн орд бас харагдлаа. За одоо болохоор таны бодож байгаа юм чинь танд яг юу хэлхийг хүсэж байна вэ гэдгийг харъя. Мессеж картууд авах.
Харин тийм их байна л да. За. Би харин ингээ өөрөө заримдаа хүчрнүүдтэйгээ яриад байдаг юм. За энэ хүний танд хэлхийг хүсэж байгаа үгсийг харахад болохоор за I have always been afraid of this love. Би яг бидний дунд байгаа энэ хайраас байнга л айж ирсэн. Өнгөрсөндөө байдаг байсан одоо ч айж байгаа гэдэг мессеж гарч ирлээ. Энийг стоик та бүхэн л ойлгох бах. Яагаад ингэж айгаад имээгээд идэв. За I want to come into alignment with you. Би яг чамтай ингэж ойлголцмоор байна. Alignment гэдэг чинь нэг шууманд ороод урагшлах. Ер нь жоохон нэгдэж нийлэх хүсэл болвол энэ хүнд байгаа, ойлголцох хүсэл байгаа гэж гарч ирж байна. Гэхдээ зүгээр ярилцах, ойлголцох, эргэж нэгдэх гэхээсээ илүүтэй цаанаасаа л харилцаа ингээд нэг шууманд ороод та хоёрыг параллел шуумаар ингээд хамтдаа урагшлахыг бас хүсээд байгаа. Яаж тэгэхээр жоохон мэдэхгүй байгаа юм шиг байна. За I am showing you your wounds and things you need to work on гинэ. Би ингээд чамд чиний өөрөө чинь шарах, өөрөө чинь өвдөлт, чи бас өөрөө юун дээр ажиллах ёстой вэ? Тэр болгоныг чи харуулж өгч байгаа гэдэг мессеж гарч ирлээ. За яг шууд ийм үгсийг болвол энэ хүн бас арай хэлэх гээгүй бах. Гэхдээ штэ та хоёр яг ингээд нэг нэгэндээ их тийм байнгын хичээл заагаад идэг гэх юм уу? Нэг ингээ угаасаа толддог, амар толдож байгаа энэ хэрэгтэй байгаа хгүй юу ингээд ер нь хүзүрнүүдийг харахад. Та энэ хүнд яг өөрийнх нь бас шарахыг харуулдаг, ажиллах ёстой зүйлсийг нь харуулдаг, юу болохгүй байгааг нь ойлгуулдаг. Энэ хүн ч гэсэндээ танд яг тэгж нөлөөлдөг. Нэг яг толдож байгаа энергитэй байна. За, my loneliness is killing me when you're not around. За, яг чамгүй байхаараа би үнэхээр их ганцаарддаг гэдэг утгатай мессеж бас гарч ирлээ. За, I am hopeful that we will reunite again гинэ. За, нэг л өдөр бит хоёр эргэж нэгдэх байхаа гэж би найдаж байна гэдэг утгатай мессеж гарч ирсэн. Энэ бол бас нэг л өдөр болондоо гэсэн итгэл найдвар сая энэ хүзүрнүүд дээр гарч ирснийг баталж байна. За I still feel so attracted to you. Би одоо ч гэсэндээ чамд үнэхээр татагддаг гэсэн мессеж гарч ирлээ. За I can't stop thinking about what we had. За бид нар өнгөрсөнд яг ямар байсан, бидний дунд яг юу байсныг би одоо ч гэсэндээ бодгоо болж бүр чадахгүй юм гэдэг мессеж гарч ирлээ. За ингээл өнгөрснийг яг бодоод дэндүү шаналаад исэн учраас одоо яг хайртай юу гэдээ асуухад бодоод яах вэ? Зүрх сэтгэлээ татъя да гэж шийдсэн юм шиг болвол харагдлаа. За I can feel your energy around me every day. Би чиний энергийг одоо бараг дурсамжийг ч юм уу тий одоо юм оршихуйг өдөр болгон өөрийнхөө эргэн тойронд мэдэрдэгэ гэдэг мессежүүд бууж ирлээ. Ерөнхий энергийг харахад I have been dreaming about having a future with you. За би чамтай ирээдүйд хамт байна гэж зүйдлсэн. Аль эсвэл энэ талаар бодож мөрөөдөж байгаа гэдэг утгатай мессежүүд гарч ирлээ. Тэгээд яг ингээ мессеж картуудыг харахад ч гэсэндээ яг тэгэх ингэх болно гэсэн юм айгуу гоё гэгээлэг мессежүүд нэх байхгүй. Гэгээлэг мессежүүд байгаад байгаа хэрнээ жоохон өнгөрсөнд харамссан ирээдүйд болон бүтэн ах та гэж залбирч найдсан. Тэг өнгөрсөнд яг та хоёр ямар байсан бэ? Тэрнийхээ араас л ингээд reminiscing хийж байгаа буюу одоо ингээ айгу тийм ностальжик бодлууд орж ирж байгаа. Өнгөрсний талаар дурсаж бодож байгаа энергиуд гарч ирлээ. За ингээд YouTube-ийн уншлага дуслаа. Баярлалаа. Яг нь нэмэлтийг авах сонирхолтой хүмүүс байгаа бол бид нар нэмэлтээр та ирээдүйд энэ харилцаанд яаж хандах вэ? Бодож байгаа юм чи ирээдүйд харилцаанд яаж хандах вэ? Энэ харилцааны потенциал юу байх вэ? Хаа хүрэх ёстой харилцаа юм бэ гэдгийг харна. Тэгээ та энэ харилцаан дээр бас яах хэрэгтэй вэ гэдгийг харах болно. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань Scorpion буюу хилэнц гэдэг картыг сонгосон байх учиртай. За энэ хэсэгт болохоор та яг бодож байгаа хүндээ өөрөө хайртай юу гэдгийг харж байгаа. Энэ талд болохоор таны бодож байгаа хүн чинь танд яг хайртай юу гэдгийг харж байгаа. Танаас эхлэе. За 3 дугаар бүлгийнхний хувьд гэх юм бол өмнөх 2 бүлгээс ялгаатай та яг энэ хүний нөхцөл байдлын талаар айгүй их бодож байна. За миний бодож байгаа хүн ийм байдалтай байгаа да, тийм байдалтай байгаа да гэд нөгөө хүнийгаа баг өөрөөсөө ч гэсэндээ ингээд жоохон өмөөрөө дагаа зарим хүмүүсийн хувьд. За ихэнх нь хувьд бол гэхдээ энэ хүнийг ингээд өөрөөсөө ч гэсэндээ өмөөрч хайрлаад байгаа юм тэр гэхээсээ илүүтэй за нөхцөл байдал нэг ийм байгаад байгаа да гэдгийг аюу сайн мэдж байгаа харагдаж байна.
За таны хувьд гэх юм бол та бол бодож байгаа үндэ ялтчгүй хайртай. За тэгээд ингээ хоёр талыг харах юм бол харилцаан дээр яг одоогоор илүү сэтгэл хөдлөл өндөртэй, илүү emotional хандж байгаа тал нь ерөнхийдөө та байгаа гэж хүзүр дээр гарч ирж байна. Тэгээд таны хувьд болохоор за энэ харилцаа бол ер нь урагшлахгүй юм байна. Надад өр өгөөжгүй, миний бодож байгаа үнд ч гэсэндээ өр өгөөжгүй. Аль эсвэл одоо яг нийлэх зөв цаг нь биш ээ. Угаасаа нийлэх боломжгүй гэдгийг аягүй сайн мэдж байгаа хэрнээ энэ хүнийгаа ингээд алдчихж байгаа даа ч юм уу. Альсвал энэ харилцаа ингээд ирээдүйд дуусаж магадгүй гэж бодонгууд та бүхэн айгүй их шаналаад байгаа байдалтай байна. Тэгээ болдог болвол энэ харилцаа дуусалгүйгээр айгүй гоё аз жаргалтайгаар цоо шинээр эхлээсэй. Таны бодож байгаа хүн ингээд инээгээл танд зүрх сэтгэлээ өгөөд ороод ирээсэй. Бүцэл маш цайлагнаар хөнгнөөр шинээр эхлээсэй гэж та бүхэн бол хүсэж байгаа хүзүр дээр гарч ирж байна. Гэхдээ та бүхэн болохоор яг энэ бодож байгаа хүнээ одоогоор яг ямар нөхцөл байдалд байгаа вэ? Юу таны бодож байгаа хүнд чухал байгаа вэ гэдгийг аягүй сайн мэдж байгаа. Энэ талд хааны зоос, энэ талд ч хааны зоос гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгээ энэ хүнийг болохоор одоогоор та яалтчгүй өөрөө өөрийгөө сонгож байгаа. Өөрөө өөрийгөө сонгохдоо ингээд мөнгө санхүүгийн нөхцөл байдал, ажил, карьер, урт хугацааныхаа зорилгыг сонгоод явж байгаа гэдгийг айгүй сайн мэдж байгаа. Тийм учраас та хоёрын зам ер нь одоо ингээд яг цаашаа өргөлжлөхөөгүй юу гэдэг ийм том шийдвэрийн өмнө нэг бол нүүр тулж ирээд байгаа. Нэг бол яг энэ хүн чинь мөнгө санхүүгийнхаа нөхцөл байдал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байгаад өөрийгөө сонгоод хэсэг хугацаанд явах шаардлагатай байсан учраас та хоёрын харилцаа ингээд өнгөрсөнд дуусчаад байгаа хүзүр дээр бууж ирж байна. Тэгээ таны хувьд болохоор за энэ хүнд угаасаа ингээд надаас илүү энэ харилцаанаас илүү чухал зорилго байгаад байгаа юм чинь би ч гэсэндээ заавал энэ хүнийг одоо ингээд хүлээх хэрэггүй. Угаасаа ингээд надаас бараг холтцсон намаа ингээд бараг гөөсөлдсөн байгаад хахад би ч гэсэндээ яг энэ харилцаанаас ингээд явах хэрэгтэй гэсэн ийм байр суурьтай болвол та байна. Яг үнэхээр хайртай сэтгэлтэй харилцаагаа дуусгамааргүй байгаа ч гэсэн таны бодол санаа ажиллаад эхлэнгүүт энэ харилцаанаас одоо та яг гарч явсан нь зөв байгаад байгаа байхгүй. 7-гийн хэлтч дээшээ харж гарч ирж байгаа гэхээр таны одоо энэ бодож байгаа хүн чинь өөрөө ингээд нэг хүнд асуудалтай цаанаа байгаад танд яг өөрийнхөө асуудлуудыг бодит асуудалтай, проблемтай, жинхэнэ дүр төрхөөр харуулахыг хүсэхгүй байгаад танаас бараг холдоод жоохон цухтаацсан гэдгийг та аягүй сайн мэдж байгаа гэж гарч ирлээ. Тэгээ энэ харилцааг та яг дууссан гэж итгэхийг хүсэж байна. Гэхдээ энэ бол бодол санаа чинь, оюун бодол чинь гэсэн үг. Логик оюун ухаан чинь за битүүрийн харилцаа дууссан. Одоо ингээд үнэхээр цаашаа үргэлжлэхгүй болохооргүй байвал ингээд орхих ёстой гэж бодож байгаа ч гэсэн таны зүрх сэтгэл бол яг тэгж бодож чадахгүй байгаа даа. Тийм учраас та энэ хүнтэй харилцаан дээр ирээдүйд харж чадахгүй, энэ хүн рүү зоримог алхмад үйлдэлүүд хийж чадахгүй байгаа ч гэсэн нөгөө талаар би яг яаж орхих юм бэ? Яаж харилцаагаа дуусгах юм бэ? Гэдэг юм маш их шаналсан байдалтай байна. Тэгээ ер нь бол та хоёр яг ингээд нэгдээд нийлээд хосууд болж чадахгүй юм шиг бодит байдал бол танд яг мэдрэгдэж байгаа. А тэгсэн ч гэсэндээ зүрх сэтгэлдээ та бол энэ хүнд хайртай, энэ хүнийг ч танд хайртай гэж итгэдэг, танд яг зүрх сэтгэлээ өгөөд зориулаад ирээсэй гэж хүсэж байгаа байдалтай байна. Таны асууж байгаа хүн чинь аягүй хүчтэй, усны орттой гэж магадгүй хилэн цэмлэхий заагаас орж ирж байна. А та бүхэн болохоор өөрсдөө агаарын орд ихэр хумах жинлөөр за тэгээ газрын орд бас орж ирлээ. Үхэр, матар, охины ордууд байна. За ордууд ер нь заавал таарах албагүй шүү гэдгийг бас анхаараарай. За одоо таны бодож байгаа хүн чинь танд хайртай юу, сэтгэлтэй юу гэдгийг харъя. Тэгэж асуухад бас л баахан нөхцөл байдлууд ингээл гарч ирж иржсэн аа. Гэхдээ хайртай гэдэг мессеж орж ирж байна л да. 9-ийн аяга дээшээ харж гарч ирж байна. За таны бодож байгаа хүн чинь яг ийм хайр сэтгэлийг хөөе. Өөрөө яг зүгээр л аз жаргалтай байх, амархан амьдрах ч юм уу. За амархан амьдрах ч байх нэг их олон юм бодохгүй, уртаа амар том зорилго энэ төр тавиал нэг юм хийж бүтээх гээл өөрт чухал гэр бүлийнхнээ харж хандаж тэтгэх гээд ч юм уу юм том зүйлсийг бодохгүй зөвхөн өөрийгөө сонгох юм бол одоо энэ таны бодож байгаа юм чинь би яг яавал аз жаргалтай байх вэ гэж бодонгууд тантай хамт байх юм бол энэ хүн аз жаргалтай байна. Эсрэг хүснээсээ хүсдэг, хайр сэтгэлээс хүсдэг бүх зүйл нь зөвхөн танд байгаа. Тантай хамт байх юм бол таны бодож байгаа юм чинь аз жаргалтай хайр сэтгэлээр дүүрэн байна гэдгийг мэдж байгаа. Тэгээ танд маш их татагдж байгаа ч гэсэн үнэндээ энийг амар дарж юм. Гэхдээ үнэхээр гинт тань руу яг очиод уулзмаар, тань руу холбогдмоор тань руу ингээ гүйж чаа таныг тэрмээр ч юм уу. Тиймэрхүү мэдрэмжүүд энэ хүн авдаггүй биш бүр үнэхээр их авдаг байгаа байхгүй. Гэхдээ тэрийг ингээ дагдаг. Яагаад вэ гэхээр одоо бол ганцаараа байх шаардлагатай үе.
Тэгээд дээрэс нь материаллык юмнууд дээр амар анхаарлаа хандуулж байна. Байртаа болох, машинтай болгох, мөнгө төгрөг хуримтлуулах. Тэгээд тэр нь ингээ хаач байсан болоог байгаа байхгүй. Дүнгиж дөрвийн зоосон дээр гарч ирж байгаа гэхээр одоо л ингээд хурааж эхлэх шаардлагатай үе юм. Тэгээд ганцаараа байх үнэхээр шаардлагатай байгаад байгаа учраас танд үнэхээр татагдсан ч гэсэндээ одоо ингээд материаллык нөхцөл байдлын асуудлууд, карьерийн асуудлууд, тиймэрхүү юмнуудаас болоод энэ хүн чинь зүгээр ингээ өөрийнхөө хайр сэтгэлийг хоошоо тавьж байна. Таныг их хайр сэтгэлээ хоошоо тавьж байна л гэж гарч ирж байна. Тэгээд та болохоор энэ хүнийг хааны зоос гэж харж байгаа. За энэ хүн мөнгө төгрөгөө ингээл цуглуулах хэвээр анхаарах хэвээр байгаа. Ажил төрөл дээр фокуслж байгаа гэж та мэдж байгаа ч гэсэн та энэ хүнийг яг урт хугацааны харилцаанд байх, цаашид найз залуучин болоод, нөхөрчин болоод явах ийм потенциалтай хүн гэж хардаг. Таны бодож байгаа хүн чинь бас яг ингэж хардаг. Хааны зоос ийшээ харцсан, хатны зоос ингээд өөдөөдөөс харцсан байдалтай байгаа байхгүй. Таны бодож байгаа хүн чинь таныг бол үнэхээр бас хүндэлж биширдэг. Өөртөө адилхан зан чанарууд, адилхан талууд бас маш их байгаа гэж боддог. Таныг бас ингээд айгүй хөдөлмөрч, буур суурьтай, мөнгө төгрөгөн дээр амжилттай, азтай, одтой явж байгаа юм ихтэй гэж бодож байна. Тэрнээс илүү таныг бол ингээ хамт байвал яг урт хугацааны харилцаанд л байх. Таныг бас айгүй юм өртөг өндөртэй гэж бодож байна л та. Юу гэсэн үг вэ гэхээр та ингээд ганцаараа байхдаа өөрийгөө хангалттай, аз жаргалтай, эд баялгаар дүүрэн авч явж чадж байгаа юм чинь би одоо яг энэ юм хтэйтэй энэ хүнтэй ингээ байх юм бол би илүү л мундаг байх хэвээр. Тэгжээж бас энэ юм хтэй ингээ миний дэргэд 50 амгалан аз жаргалтай байх болно гэж энэ хүн бодож байна. А гэтэл emperor буюу эзэн хаан доошоо харж гарч ирж байгаа гэхээр ингээ хараа энэ хүн яг хааны зоос болж болно. Яагаад вэ гэхээр таныг хатны зоос гэж хараад байна. Гэхдээ яг ижил тэнцүү байхыг таны бодож байгаа юм чинь бас хүсэхгүй байна. Танаас илүү байхыг хүсэж байна. Тэгжээж энэ хүн бас яг ингээд маскулинитэйгаа мэдрэн, эр хүн гэдгээ мэдрэн гэх юм уу. Бүр ингээ хааны зоос болох гээд хичээж байна. За тэр бол боломжтой. Гэхдээ энэ бол энэ харилцаанд хангалтгүй. Би бүр эзэн хаан болох хэвээр. Хааны зоосны дээр байдаг ганцхан эрэгтэй бол эзэн хаан байна. Гэтэл ингэх бас болоогүй байна. Энэ нь бас өөрийнх нь бардам зам руу нэгоор нь явж ороод идэг. Тэг би илүү мундаг болох ёстой гэд энэ хүн бол таныг яг өөрийнхөө нөгөө тал яг хосоо гэж харж байгаа ч гэсэндээ одоо бол яг бүх анхаарал нь ажил, карьер, мөнгө, санхүү, урт хугацааныхан зорилго руу нь явчаад тэрэн дээрээ фокуслж байгаа гэж гарч ирлээ. Гэхдээ танаас ялгаатай нь гэх юм бол таны бодож байгаа юм чинь жоохон зөв цагийг хүлээгээд байгаа юм эрэхтэй байна. Хугацаа орно. Хэсэг хугацаанд би ганцаараа байх шаардлагатай. Тэгээ тэр хугацаанд таныг бол өөрийг нь хүлээж байгаасаа гэж хүсэж байна. Энэ хүн ч бас яг нууцхандаа ингээд тань дээр яг буцаж ирэх тэр өдрөө хүлээгээд байгаа гэж гарч ирлээ. Та хоёрын харилцаа бол нэлээд гүнзгий харилцаа байна. Өнгөрсөн жил нь хосууд байсан. Нэг нэгнтэйг айгүй дотносцсон харагдаж байгаа байхгүй юу? Хамтдаа бас ингээ айгүй их зүйлийг үзэж туулсан, романтик мөчүүд бас байсан харагдаж байна. Тэгээд энийгээ буцааж сэргээх хүсэлтэй байгаа. Хугацаа орно гэхдээ би яг хин нэгнтэй хосууд болоод хосын амьдралд анхаарлаа хандуулахад бэлэн болоод эхлэх үедээ яг таныг зорж ирнэ л гэж энэ хүн бодож байна. За хайртай юу гэх юм бол үнэхээр өмнөх хоёр уншлагаас ялгаатай энэ дээр л хааны аяг гарч ирж байна. Таныг гэж байгаа мэдрэмж нь маш гүн гүнзгий. Танд бол энэ хүн яалтчгүй сэтгэлтэй гаднаасаа тэрийг илэрхийлэхгүй байж иж болох ч гэсэндээ зүрх сэтгэл дотроо таныг маш гүн гүнзгий байдлаар хайрлаж байгаа гэж болвол бууж ирж байна. Энэ харилцаагаа бол бас яг дуусаагүй гэж бодож байна л да. Одоо бол яг гэхдээ ингээд эцсийн байдлаар аз жаргалтай төгсгөлтэй хамтдаа хүрэх байдлаар нийлэх цаг бол болоогүй байгаа. Гэтэ та хоёрын харилцаан дээр дуусаагүй зүйл байгаа гэж бодож байна. Та хоёрын харилцаа энэ хүний чинь хувьд 100% бүрэн дүүрэн эргэж буцалтгүйгээр дуусаад байгаа юм ерөөсөө байхгүй. Гэтэ одоохондоо яг болох арай болоогүй байгаа зүйлийг, бэлэн биш байгаа зүйлийг яаравчилж хүчлэх хүсэл байхгүй байна. Тэгээ tower end дээр доошоо харж гарч ирж байна. Тан дээр болохоор та ёстой нэг бол нийлээ, нэг бол дуусгая. За ер нь л би одоо энэ асуудалтай нүүрэлтэд ингээд энэ хүнтэй харилцаа дуусгая даа гэж та бодож байгаа. Таны бодож байгаа юм чаа доор энэ харилцаанаас зүгээр жоох зайлс хийж байгаа байдалтай байгаа. Зүрх сэтгэлтэй бүрэн дүүрэн дуусгаагүй байгаа гэж гарч ирж байна. Хайр сэтгэл байгаагийн хувьд бол үнэхээр хайртай. Гэхдээ хайр гэдэг бол энэ хүний хувьд за ер нь амьдралд бүх асуудлын хариулт бас байж чаддгүй шүү дээ. Тийм үе байгаа. Тийм л асуудлууд байна. За одоо та энэ харилцаагаа яг үнэндээ цаашид яг яах хүсэлтэй байна? Нөгөө талаас таны бодож байгаа юм чи харилцаа цаашдаа яах хүсэлтэй байгаа вэ гэдгийг харъя.
Magician доош харсныг тайлбарлаад өгөөч. Five of Pentacles-ийг тайлбарлаад өгөөч. Eight of Cups доош харж гарч ирсэн. За. Тэгэхээр таны бодож байгаа хүн харилцаа цаашид яах хүсэлтэй байна гэж цаашдын интеншн бодлого яаж юм гэдгийг харъя. Eight of Wands. Temperance. Eight of Coins. За. Ace of Wands. Доош. Queen of Swords. Emperor бас доош юу. Okay. Eight of Coins. Тайлбарлаад өгч. Four of Cups. Ace of Wands. Ойлгосон. Яг жоохон урам хугарчихлаа шүү дээ. Бас л World доошоо. Окей. Заримдаа ингээд ерөнхий энерги дээрээс ойлгомжгүй хүзүүнүүд гарч ирнэ. Measure arcana-нууд гараад ирэхэд би яг яах гээд байгааг нь жоохон мэдгүй гардаг. За таны талаас эхлэе. Та энэ бодож байгаа хүнтэй харилцаа яг яахыг хүсэж байна вэ гэхээр таны хувьд болохоор зүрх сэтгэл болон бодол санаа хоёр айгүй гой хуваагдаж гарч ирж байна ойлгомжтойгоор. За үнэхээр та энэ бодож байгаа хүнтэйгээ болохоор байх юм бол энэ хүн чинь таныг гээд одоо ингээд ирэх юм бол тэ энэ дээр нэг хүн яг мотоциклтэй суудсан. Тэгээ ард нь яг ингээд сундлуулсан хурдан замаар явж байгаа. Яг тань дээр ингээд таныг авахаар таныг өөрийн болохоор энэ бодож байгаа хүн чинь ирэх юм бол та ямар ч эргэлзээгүйгээр ард нь ингээд суугаад ямар адал явдал та хоёрыг хүлээж байна. Тийшээ явахыг хүсэж байгаа. Гэхдээ та бол өөрөө төрүүлж үйлдэл энэ төр хийхийг бол хүсэхгүй байна. Яг үнэндээ та энэ бодож байгаа хүндээ хайртай, сэтгэлтэй 100% энэ хүндээ зүрх сэтгэлээ өгөөд, зүрх сэтгэлээ нэгтгээд шинэ хайр сэтгэлийн харилцааг үүсгэмээр байгаа. Гэхдээ та одоохондоо жоохон төөрөлтөд байгаа гэж гарч ирж байна. Яагаад вэ гэхээр 3 дугаар бүлгийн маань сонгож байгаа хүмүүст бас өөр сонголт гарч ирээд байгаа гэж бууж ирж байна. Өөр эрэгтэй хүн, өөр эсрэг хүсдэн гарч ирээд байгаа гэж бол ялтчгүй бууж ирж байна. Өөр сонголтууд гараад ирсэн байгаа учраас яг энэ хүн дээрээ та одоо жоохон төөрөлтөөд байгаа энергитэй байна. Бүх энерги чи яг энэ асууж байгаа хүн рүү чинь чиглэхгүй байгаад байгаа. За бас дээрэс нь яг яагаад өөр сонголтуудыг болж өгвөл хий гэж та бодож ийн вэ гэхээр штэ. Таны бодож байгаа хүн чинь таныг өнгөрсөнд айгу гомдоосон байна. Би бинийгаа гомдоосон юмнууд байгаа. Ялангуяа энэ хүн чинь ингээд том жиргүү байдлаар ч юм уу эсвэл гинт таны амьдралаас гараад явцсан алга болцсон ч юм уу те. Тиймэрхүү байдлаар таныг маш их гомдоосон байна. Тэгээ ийм зүйл бас яг дахиж та давтагдаж магадгүй гэж бодож байна. Тэгээд шалтгаан нь болохоор юу байх вэ гэхээр таны асууж байгаа хүний чинь мөнгө санхүүгийн нөхцөл байдалтай, карьертай холбоотой, амьдралын одоогийн жоохон таагүй байдалтай холбоотойгоор та хоёрын харилцаа болвол яг ингээ одоодоо ч юм уу те ингээд эргэж нэгдээд айгүй их уулзаад, болцоод, хамтдаа аз жаргалтай үргэлжилж чадахгүй байж иж магадгүй гэж таны бас яг оюун ухаан чинь бодоод таны яг алсын хараа чинь тань тэгж хэлээд байгаа байхгүй. За тэгээ дээрэс нь нэгэнд та энэ хүнийг ингээд баг үнэхээр болохгүй бол тийм үү. Энэ хүн чинь тань дээр ирэхгүй бол та энэ хүнийг орхиод танд өөр сонголтууд байна. Өөр хүнтэйгээ ирээдүй хараад үзье гэж бол бодож байх шиг байна. Тэг ямар ч байсан гэсэн таны хүсэж байгаа зүйл болвол энэ хүнийг бодож шаналхаа болмоор байгаа. Нэг бол энэ хүн чинь яг ингээ одоо боломж байгаа дээр тань руу харилцаа холбоо тогтоогоод асуудлуудаа шийдээд таны одоо яг юм гомдол, шаналл тий тэр болгоныг чинь ингээд гоё суллаж өгөөд, тайлж өгөөд тантай харилцаагаа тодорхой байдлаар сэргээх хүсэлтэй байх юм бол та яг энэ асууж байгаа хүнийг хүлээж авахд бэлэн байгаа. Энэ хүн дээр урт хугацааны ирээдүй хараад энэ хүнд үнэнч байгаад энэ хүний найз бүсгүй ихнэр болоод явах хүсэлтэй байгаа гэж гарч ирж байна. А хэрвээ тэгэж чадахгүй бол нь штэ зүгээр энэ хүн яг таныг санаж байгаа болов бодож байгаа болов хүлээж байгаа болов гэдэг ийм эргэлзээнүүдээс салаад зүгээр minding your own business өөрийнхөө тайван байдалд 100% төвлөрөөд
их тийм амгалан эргчлөөтэй байхыг хүсэж байна. Гэхдээ ерөнхий энерги дээр 8 аяга доошоо. Яг зүрх сэтгэлдээ бол та энэ харилцааг тавьж явуулахыг хүсэхгүй байна. Яг та энэ хүнийг орхиж чадахгүй байгаа учраас энэ хүнийг эргээд ирээсэй гэж хүсэж байгаа хүсэлчин айгүй өндөр байна. Гэтэ үнэхээр эргэж ирэхгүй та энэ хүнийг одоо ингээд дахиад үргэлжлүүлээд хүлээсэн ч гэсэндээ харилцаа урагшлахгүй удах юм бол танд өөр сонголтууд байгаа. Өөр хүн дээрч байж болно, эсвэл ганцаараа урагшлахч байж болно. Тийм сонголтуудыг хийгээд явхад бас бэлэн болчоод байгаа гарч ирж байна. Тийм хүсэлтэй байгаа гэж бууж ирлээ. Гэтэ за надад өөр сонголтууд байгаа юм чи би өөр сонголтуудыг хийгээд явъя гэд энэ хүнийг шууд зүрх сэтгэлээс аваа шидчихэж бас чадахгүй байгаа гэж гарч ирлээ. За одоо таны бодож байгаа хүний цаашдын хүсэл харилцаа цаашд ямар байгаа юм бэ гэдгийг харахад болохоор нь штэ. Таныг өөртөө нь холбогдоосоо гэж бас хүсээд ах юм аа. Хатны илт дээшээ харж гарч ирж байна. Тантай юу н харилцаа холбоогоо ямар ч байсан гэсэн тасалмааргүй байгаа. Ямар ч байсан гэсэн нэг ярилцмаар байгаа, уулзмаар байгаа гэж болвол гарч ирлээ. Жохоо ойрын ирээдүг нь харах юм бол энэ хүн ингээд бас нэг холын ирээдүгээс гадна жохоо ойрын юм хүсэл хүнд байдаг штэ. Ингээд цаашид яг яах юм бэ бүх зүйлээ ингээд тодорхой олгож тооцож шийдээгүй байгаа ч гэсэн тэг хүнд ингээд нэг тийм цаанаас нь л төрөөд идэг, өөрийг нь ингээ байлгаж суулгаж ядаад идэг асуудлууд байдаг. Тэр нь юу вэ гэхээр тантай харилцаа холбоо тогтоомоор байна, уулзмаар байна, бүр аль болох хурдан одоо ч гэсэндээ ингэж яарад байгаа байдалтай байгаа. Таныг өөрлөө нь холбогдоод ороод ирээсэй. Та өөрлөө нь үйлдэл хийгээсэй гэж хүсэж байна. Яагаад вэ гэхээр энэ хүн тань руу төрүүлж холбогдлоо гэхэд та өөрт нь хатуу хандах вэ гэж айгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Эмээгээд байгаа. Ингээд та нэгэнт энэ хүнийг орхицсон, ганцаараа урагшилсан байх вэ гэдгээс таны асууж байгаа юм чи эмээгээд байгаа. Тийм учраас таныг ингээд төрүүлээд холбогдоод ороод ирвэл ямар гоё вэ гэж бодоод байна. За тэгээд тантай үнэхээр хамт байхыг хүсэж байна. Таныг сонгохыг хүсэж байна. Цаашид ингээд харилцаагаа ер нь ингээд ирээдүг хамтдаа харахыг хүсэж байна. Шатаар дээшээ хамтдаа өсөхийг хүсэж байна. Хамтдаа урагшлахыг хүсэж байна гэсэн үг. Lovers дээшээ энтер гарч ирж байгаа хэрэг тантай яг л хосууд болоод аль эсвэл ингээд өнгөрсөнд та хоёр айгуу гой халуун татнахтай ямар байсан тэр байдлаараа хамт байхыг хүсэж байгаа ч гэсэн одоо бол энэ хүн өөр юмнуудаас хараад байгаад байна. Өөр юмнуудаас хараад гэхээр юу вэ гэвэл өөртөө ихтгэлгүй байдал, мөнгө санхүүгийн асуудал, ар гэрийн асуудал, за амьдралд нь ер нь юм өөр гуравдаач итгээд мэтгээд бол харагдахгүй байна. Юм янз бүрийн хүчин зүйлтэй холбоотой асуудлуудад хүлэгтчихэд байгаа гэж гарч ирж байна. Үнэхээр үерхмээрээ нийлмээрээ хамт баймаар штэ. Гэхдээ одоо яг зөв цаг нь биш. Би өөртөө ихтгэлгүй байна, би болоогүй байгаа. Надад өшөө үзэж тулах зүйлс байгаа. Тэрэндээ би хүрээгүй байгаа. Ийм байдалтайгаа одоо би энэ хүнтэй нийлчих юм бол би дутууд улмиг байх болно. Би энэ хүнийг аз жаргалтай байлгаж чадахгүй штэ гэдэг ийм айдас энэ хүнийг хоошин татаад байгаа гарч ирж байна. Тэгээ таны бодож байгаа юм чи одоор маш завгүй байгаа гэж гарч ирж байна. Ямар нэг байдлаар жоохон юм хүм бүтээдэг. Яг гараараа ингээд юм хүм уралж хийдэг. Аль эсвэл компьютерийн цаана айгу их суудаг. Дизайнер ч юм уу. За шууд утгаараа хуран дархан ч юм уу. Ямар ч байсан гэсэн бүтээлч ажил төрөл эрхэлдэг. Хийх ажил маш ихтэй л хүн байна. Тэрэн дээрээ бүрэн дүрэн фокуслж байгаа. Өөрт нь бас ингээм амьдралд нь айгүйх боломжууд гарч ирж байгаа ажил төрөлтэй холбоотой. Тэднэр дээрээ ингээд айгүй анхаарлаа хандуулж байна. Тантай хамт байхаар гэхдээ бас яг юм хайр дурлалын давалгаанд өртөөд тий жоохон ажил төрлөө цалгардуулах гэдэг талтай. Ажил төрөл нь цалгардаад эхлэх юм бол энэ хүнд өөр найдаж итгэх зүйл бол бас байхгүй. Тийм учраас одоогоор ажил төрөл дээр айгүй фокуслахаар шийдсэн байна. Тэгэд энэ айгүй сонирхолтой. Ace of Wands доошоо харж гарч ирээд байхаар танд одоо татагдахгүй байгаа юм уу? Таныг сонирхохгүй байгаа юм уу гэж би бодож жоохон урам хугарсаахгүй. Тэгсэн чи яг үндэ үгүй. Доор нь хатны зоос гарч ирсэн. Энэ бол юуг илэрхийлж ийн вэ гэхээр тантай энэ хүн маш урт хугацааны ирээдүй хардаг, тогтвортой зүйлийг хардаг. Тийм учраас зүгээр хоёрын хооронд уулзаад, хоёрын хооронд таны цагийг үрээд, таныг тодорхойгүй байдалд оруулахыг хүсэхгүй байна. Зүгээр ингээ уулзаад, харилцаад, тэгээд ийм физикал бие махбодын харилцаатай байх ч юм уу. Тэгээд тийм хүсэл энэ хүнд байгаа. Яагаад вэ гэхээр тэгтлээ татагдаад байгаа юм чинь. Гэтэ энийгээ бол хүчээр ингэж дарж байгаа. Яагаад вэ гэхээр таны хүндлэл хүлээх эрхтэй. Ерөөсө хөнгөн хумгаа хандаж болохооргүй хүн шүү гэж бодож одоо ингээ цаана хадгалж байгаа гэх юм уу. Ингээ одоо ингээд одоогийн нөхцөл байдал чинь энэ хүнд ингээ хоёрын хооронд уулзаад яваад идэх хүмүүс ерөөсө байхгүй.
Гэхдээ таныг бол ингээд энэ харилцаагаа айгүй чухал үнэн цэнтэй ирээдүйдээ харилцаа гэж бодож байгаа учраас таныг их бас сэтгэл хүндлэл байгаа учраас ийм чухал харилцаагаа зүгээр сэглээд хайхыг хүсэхгүй байгаа гэж гарч ирж байна. За одоохондоо бол харилцааг бүр мөсөн дуусаагүй байгаа гэж таны бодож байгаа хүн харж байна. Гэхдээ яг одоо meaningful одоо тэр хүсэж байгаа том харилцаагаа урт хугацааны харилцаа эхлүүлэх болоогүй байгаа. Ямар нэгэн зүйлийг дуусгачаад ингээ амьдралд нэг өөрчлөлт гараад одоо яг ингээд амьдралдаа туулаад байгаа энэ хүний чинь нэг тийм хэцүү мөчлөг байгаа байхгүй. Тэрийгээ дуусгах юм бол яг тантай шинэ хайр сэтгэлийн харилцаа эхлүүлнэ гэсэн тийм алсын зорилго байна. За одоо таны бодож байгаа хүн чинь танд юу хэлхийг хүсэж байна вэ гэдгийг харъя. За. Юусаа ингээл миний бараг 20 минут ярьж байгаа зүйлийг мессеж карт ганцхан картаар гаргаж ирэх юм да. Мессеж картууд бол угаасаа ингээд таротыг баталж гаргах хэрэгтэй байдаг. Тэгээ батлагдаал гараад ирэнгүүт надад айгу гоё санагддаг. За хоёлаа гараад ирсэн юм чи авчөө. За мессежүүдийг харсан ч гэсэндээ энэ хүний таныг гэж сэтгэл бол өмнөх бүлгүүдтэй харьцуулахад бүр маш тодорхой гарч ирж байна. За I will come back towards you when the time is right. Яг зөв цаг нь ирэх үед би чамд буцаж ирэх болно л гэж хэлж байна бүр. За I always knew there was something different about you. Яг ингэ чиний ямар нэг зүйл өөр, бусдаас өөр, ялгаатай, гайхалтай гэдгийг би бүр анханасаа мэдчихсэн гэдгийг бас танд хэлхийг хүсэж байна. Анханасаа л энэ хүн тантай уулзраад таныг бусдаас өөр энэ харилцаа өөр утга учиртай энгийн зүйл бол биш гэж мэдэрчсэн байх талтай. За тэгээ I sometimes feel you deserve so much better than me. Заримдаа чи надаас хамаагүй илүү хүнийг хүртэх эрхтэй юм шиг надад санагддаг. Заримдаа би тэгж боддог гэж гарч ирж байна. Тийм яг өөрийгөө дутуу үнэлээд байгаа байдал бол яалтчгүй энэ хүнд байгаа. Тэр нь ингээл мөнгө санхүү, нийгмийн статус, ар гэрийн нөхцөл байдал энтертэй шууд холбоо хамааралтай. За I lack courage to come back to you. Би яг чамд буцаж ирэхэд зориг дутаад байна гэсэн үзэрсэн. Тэгээ хамт гараад ирэхээр би авчиг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь би чамд буцаж ирэхэд зориг дутаад байна гэсэн хэрнээ I want to reach out to you. Гэхдээ би чамтай холбогдмоор байна. Чам руу үйлдэл хиймээр байна гэдэг мессеж гарч ирлээ. Угаасаа 8-ын саваа бүр яарад ямар нэг байдлаар уулзмаар холбогдмоор л санагдаад байгаа. Хүслийн чаваас. За Without you in my life, I feel so lost. Чи миний амьдралд байхгүй байгаа болохоор би маш их төөрөлдсөн, ганцаардсан, орхигдож хаягдсан мэдрэмж авч байна гэдэг утгатай мессеж гарч ирлээ. За you are so beautiful inside and out гинэ. Чи гаднаасаа ч тэр дотроосоо ч тэр маш үзэсгэлэнтэй. Тийм учраас л би анханасаа чамайг бусдаас өөр гэдгийг мэдэрсэн гэдэг мессеж гарч ирж байна. My emotions are running deep for you. Миний чамайг их сэтгэл маш гүн гүнзгий тийм булгилсан, урссан байдалтай байна гэдгийг бас хэлхийг хүсэж байна. I had a crush on you from the very start. Би чамайг анханасаа л татагдсан. Тэгээ бараг ингээд хин руугаа төрүүлж үйлдэл хийсэн мэхээр энэ хүн танд төрүүлээд маш их татагдаж өөрт чинь crush-лж исэн гэж гарч ирлээ. Ерөнхий энергийг харахад I wish I would treat you better. Би чамайг илүү сайн хандсан болоосай, илүү сайн хандах боломжтой болоосай, нөхцөл байдал одоо байгаагаас өөрөөс нь ч болоосай гэдэг мессеж бас гарч ирлээ. За ингээд YouTube маань уншлага дуслаа. Маш их баярлалаа. Тэгээд нэмэлт авах хүсэлтэй байгаа хүмүүстээр болохоор бид нар юуг харах вэ гэхээр за та ирээдүйд энэ харилцаан дээр яаж хандах вэ? Бодож байгаа юм чи харилцаан дээр ирээдүйд яаж хандах вэ? Тэгээд энэ харилцааны потенциал юу вэ? Энэ харилцаа хаа хүрэх харилцаа вэ гэдгийг харна. Тэгээд та энэ харилцаан дээр яах хэрэгтэй вэ гэдгийг бас харах болно.